хүний дор ажиллах хэцүү, хүн ажиллах хэцүү. Ер нь ажиллах хэцүүтэй. Яагаад бид ногоо. Яагаад бүжмэж бодлоо. Тэгээ заддаг байснаа гинт ингээ задгаа болж байна. Өмөрч тэгээд. Манай үед яг хулгайч байсан. Яа ямар dark podcast. Дахиад нэг байгаа л да. Тэгтээ нэг сонирхолтой биш ээ. Ярьчих маа. Яг. Зүгээр жоохон пүүш хэрэгтэй юм байна. Засан байцгаана уу? Хойлоо юм подкаста барбарист ярьдаг болохоор хоёр тал руу хойлж Ээж өөрөө барбарист. Би нэрээ барбарист хамарсан. Тэгээ хойлоо нэг сонсож байгаа хүний нэг бол дотор нь арцсан нэг бол эдмэр санагдана. Тэгээ барбарист гэж хоёр тал руу шилжүүлээ. Барбарист подкастын маань 10 дахь дугаар хаа. Тэгэл тусраа шууд пүү гэлээ. Тэрэнд би шууд Оо тийштэй байсан штэ. Аль тоглоом. Оо тийштэй чи үлээ нэг Япон тоглоом тий. Яа тийм фан хийсэн шүү дээ. Тэгээд 10 дугаар дугаар маань эхэлж байна. Айгу утцсан юм санагдах юм. Уг нь гайгүй байсан дээ. Би нэ дэмэг зүгсэн юм уу? Ямар гоё эмэг зүгсэн. Би байнга л эмэг зүгэл. Бистэ подкастт айгу зүгсэн. Монголоор авахулсан. Монголоос авахулсан. Үгүй надад байсан юм аа. Надад нэмэгнүүд байгаа. Чи эмэг зүгч гэж Нэг дэддэг болохоор би нэг юм. Зүр. Би ерөнхийдөө ингээл өнгө мөн улам дааргуулаас хардуулаад гараад. Чи улам ягаар болол тээ. Мэдчихэв үү миний. Утгынээс эмэг зүгээс. Харин зүүн. Надад бүр Монгол тахтай гэсэн юм. Бүх эмэг юм аа эрмүүнэ талаар нэг тараага ийц. Нөгөө зүүдгээс эмэнд болохгүй нэг зүгчлээ. Төрөх мэн. Гоё. Гоё. За, сонь сайхан юу вэ? Сонь сайхан амар ажил ихтэй. Тэгээд ажлын стресс амар ихтэй. Йоо. Өнгөрсөн 5 өдөр миний амьдралтай байсан хамгийн азгүй өдрийн чааш юм дээ. Азгүй өдөр зөндөөлөхөөс. Гэхдээ ер нь ойрын хэдэн жил тохиолдоогүй азгүй өдөр маань байж таараа тэгээд чи ингээд заримдаа ингээд би яг ингэж явж байгаа машин дараалах байхаа гэдэг анаа тэгж ирдэг штеп. Би яг тэрэнд ч юм байсан заяа. Гэтэ чи яг өнөөдөр тэр 5 дахтаа хүнд ярихаар байсан биз. Тэгээд би одоо ингээд степээр юу яагаад уул нь хөөрх юм машина жижигрүүлээд гэхдээ жижигрээ тэр нь Ford Everest заяа юу бас ингээд 200 шиг юм том машин тэг ингээд намайг зад бариа гэж бариад тэг би сүүл рүүгээ би одоо барихгүй би одоо барих юм бол миний толгой дээр хаасаагүй би одоо барихгүй гэж ууралж чаас түүнээс ингээд яг ингээд би ингээд явж байгаа юм миний ингээд тарих маань шаал өөр гадагш заяа ингээд чи өмнөхдөр ихнийхтэр унсан гэж ярьлаа. Ярьсан баха. Дахиад унсаа. Тэгээ машины яриад байгаа шүү. Тэгээ толгойн тэр бүрээ танаа нийлүүлээ ойлгочихъя. Тэнцээ цаамтахгүй байсан. Тэг би бас өглөө бариад бас Стефи машиныг уу? Тийм. Тэгээд тэгсэн чи бас яг ингээ ажлаас дуудаад юу вэ нөө? Амар эвгүй. Гэтэ ингээ жоохон бариад гаруулсан гайг болчихсон юм аа. Тэгээд нөгөө ажлаас ингээ дуудаад байгаа болохоор миний тархиал эзэн ажил дээрээ тэгэнгүүт Стеф ингээд одоо reverse park гэдэг миний тарих нөгөө яг офс дээр ингээд периметрийн ажил зогсоод байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө миний ухаан санаа ерөөс төвлөрөхгүй байсан. Гар бариад буугу барьдаг бол манай найз гар бариад машиныг барьж байна. Тэг уусаа Стефи машин дээр л дадлага хийжсэн дээр шүү дээ. Уус чамд одоохондоо машин байхгүй юм чинь. Харин тэг. Тэгтээ ер нь бол тэг хол амьдрал хоёр л машин хэрэг болох юм байлээ дээ. Ер нь би ч гэсэн жолооны өмдлөгөө авал би ч машин авах хэрэгтэй. Тэгт хоёулын шиг нэм гэж явчихсан. Сайн жилж болтлоос л аваа утгаар байгаа. Нилээ уднаа. Тэгээ дахиад дарийнхаа бүгэлцэн гэлөө. Бүгэлц ёо амар хөнгөрөгдөд. Юуст fuck юм. За зүгээр. Болсон. Гэтэ чи харин ажлынхаа стрессийг миний л expect хийжснээс л амар хамаагүй дэжгүй менеж хийгээд юм шүү. Чи хизээ менежер боллоо. Тэрнээс хойш бараг л юм яриаггүй сая л хүлээ. 7 сар тулсан шүү дээ. Яа яг очих гомдлох хайртайсэн болохоор над руу бага ирсэн юм болов. Хайрлагаас би сүүлийн бүр амар уйлахаа болоод байгаа шүү дээ. Би л жоо байж байгаа л ингээл уйлал заяа. Би тэгээ бичиж. Юун дээр нөгөө бис нэг амар алдаа гаргасан гэдгсэн шүү дээ. Тэгээ тэрийг хараад тэгээ бичиж. Тэгчэнгүүж бичсэн байна. Өөрийнхөө бодлоо тэгчэнгүүж бичсэн. Тэ нэгтэй бараг л тэгээд бичсэн. Тэр
хоёрын нээзээ паблик пүүлэнд хөхөө гаргаж суужсныг санахгүй юу? Тэгээд хүмүүс амар муухай ингээд тэгсэн чи миний хайр надаа ингээд наа чи юу жишээ би бүр ингэжсэн гэд ярьсан чи би ингээд уйлжсэн хи. Тэгээс гайг болоод таатал чи гайгүй шүү биш. Тэгээд ер нь хүний фейлер сонсоод хоороос гайг болдго юм байлээ. Учир нь олдсон угаагүй. Олдоогүй байна. Одоо маргааш л олдох. Би одоо хүлээгээл сууж байна. Чамаас хамааралтай юм шиг юм уу те? Биш. Манай босс ганц юм зураад өгчих юм бол тэгээд би яг сэтгэл санаа амрах гэдэг байхгүй юу? Тэгээ ягаад зурхгүй байгаа? Клиенттай жоохон шарлахаад тэр шарандаа яваас намайг завуугаад ёо. Нөгөө үндэ уурн хүрээд байгаа те? Яа тийм ч гэж. Тэгээд тэр нөгөөх нь чадгаараа намайг дарамтлаа. За тэр яг зүгээр. Би яг ийм нас болоод ер нь бол Монголд за би дахиж ажиллахгүй байна гэд ер нь бол зайлгээд одоо Австралид дахиж ажилламаар байна. Зайлгээд ер нь тэгсэн байхгүй. Монголд бүр яг тийм заяа. Ийм нөгөө хурган дарга нар чаа нөгөө нэг ийм цаа хүмүүс рүү яаж чадахгүй нээсээ мань хөтлөөгөө ингээд читэн бол англиараа тэг ярихгүй юу гэд хэлмээрсэн юм тэгэл. Тэгэл чадгаараа яагаал. Тэгээ өөрөө яриад хэлэхгүй юу гэдэх юм бол this is a book гэд thank you. Good. Нэг дандаа шатар шиг. Welcome to Summer Mongolia юу гэлээ. Season 2. Харин юу гэлээ. Яа, бүр амар cringe дэ. Яах гэж тэрийг одоо хөдөлж уулзж байгаа юм. Зорилго нь яг юу юм ёо. Би ч одоо тэр хэдийн TikTok-ыг үзэхээс үнээс талах чинь наач гэж. Тэр дрилээ үзэхээс. Тэр нөгөө physical шээ юу. Яа, одоо бүр зүгээр тайван байлгачтэй гэд бүр ингэ тийм юм шиг. Одоо тэр нөгөө нэг юугаа хийх гээд итгэжүүлтийн нэг юм шүү. Монголд нэг ирж байгаа дугаар хийж гэсэн шүү. Тэрийг яг тэг гарахынхаа өмнө л яг хийгээчтэй одоо бүр амар харахаас баг зэвүүрээ тэр ахыг нь хар тэр нөгөө бондгор ахыг нь харахаар баг зайл. Тэр компанийн алдаа тэр бондгор ах тэр явчих. Түр минь гарын өсгөө зурчил бондгор хөөр харагдана. Яа гэдтэй би бүр амармаар байна. Яа, гэтээ ер нь бол амар брейк хэрэгтэй. Би бас оны дараа ер нь амар нэг сайхан том брейк авна гэж бодож байгаа. Надаа ямар гарын үсэг зураг буруу юм байхгүй байгаа ч гэсэн. Одоо ч хэд хоног амарлаа шүү дээ. Тий, одоо нэг жоохон төсчүүл бас амар. Менежер болох амар хэцүү байна уу гайгүй нөө. Ер нь зүгээр хуучин стресс тэгэл өөр төрлийн стресс болол хөөш. Одоо ингээд стресс нь болохоор ясан тэр бичиж байна уу? Би ингээд клиентаа хандл хийн заяа. Тэгснэ ингээд партнераа хандл хийн заяа. Би ингээд хоёр ай тал засах хэвээр ингээд хоёр хүний учрыг олох надад бүр ингээд амар хэцүү. Клиент би тэгнэ гэдэг партнер үгүй би тэгнэ гэдэг энэ дунд нь би ингээд амчих гэдэг дүүнгээд яа би бүр ингээд уйлмар санагдаа. Би тэ сүултээ бүр партнертаа зүгээр ингээд гаргачих л та. Би одоо дахиж хэлж чадахгүй. Чи өчигдөр тэгээ үсттэй. Би дахиж тэгж хэлж чадахгүй. Чадахгүй гэдэг биш үү? Хүний дор ажиллах хэцүү, хүн ажиллах хэцүү. Ер нь ажиллах хэцүүтэй. Ер нь Монголд ч ажиллахад хэцүү, Австралид би Австралид ажиллаж үзсэн ч юм болов. Ер нь ажиллах хэцүү. Амар хэцүү юм аа. Зүгээр ажил хийж байгаа бүх хүмүүст баяр хүргэе. Надад тэр ингэж яа тэгээд ингэж бүтээсэн болохоор ингэж миний ингэж ходоод зураад дэгсэн шүү дээ ингэж Монгол яг нэг компанид ажиллаж байхад бүр ингэ бүтэнсэн болохоор бүтэнсэний өглөөс эрэхтэй би ингээ маргааш ажилтаа гэж бодоод бүр ингээл баг гиз бацлал ёо тэгж яа вай тэгж ажиллаж чаддаг гэсэн байна те надад ерөөсөө сонь сайхан байхгүй бэх байдаг би ажил хийгээгүй гар буруу зүрхсэн байхгүй бүх юм байгаагаар л ямар нэгэн план апдейт байхгүй одоо эх 7 хоногт зоолог дээр нэг тийм пландигийн зүгээр нэг юм workshop хийж байгаа. Тэгэл тэрнийхээ бэлтгэлээ хийгээл байж байна. Чи тэмдэглэлийн өвтөр авсан байсан шүү дээ. Өө тий, ер нь ингээд сайхан бичих гэж бодоод би ер нь амар хит хитэн тэмдэглэлийн дэвтэрүүдээ сайхан юу байсан тий. Бичих гэдэг юм чих павер гэдэг байхгүй. Тийм үү? Тий. Заавдахгүй би тийм бичих. Тэр юу бичих чадхаа болцсон мөлий. Би бүр ингээд өдрийн тэмдэглэл хийж чагаад ингэчснээр бүр нэг ууранд ингээ бичсэн гар сүлдээ татаад тэрэндээ болж байгаа байхгүй. Компьютер шигээр чи нэг ядардаггүй шүү дээ. Тийм болохоор амар удаан бичээдэг. Тэгээд өдрийн тэмдэглэл ер нь амар бичээ. Тэгээд зүгээр ер нь ингээд өдрийн жижигэн болсон юмнуудаа бичээлтэй ингээл жижиг сажиг юмнуудаа бичээл. Надад хамгийн сүүлд бичижсэн тэмдэглэсэн чинь би компьютер дээрээс Америк тахта
бичижсэн юм жоохон тэмдэглэл болсон байхгүй. Тэр бүр амар уншихад амар сонирхолтой заяа. Тийм үү. Тийм. Би бүр ингээд юуг нь санахгүй байхгүй яг тэр үгсэн юм. Жинхэнэ let go гэдгийг хийсэн байгаа байхгүй. Тэгэл ингээд боо нэр ингэдэгс шүү дээ. Боо ийм драматай гэдэгс шүү дээ. Өө ингэсэн шүү дээ. Тэгсэн шүү дээ гэдэг юм даа ингээд яатсан. Тэгээд ингээд ийм боо би тэр чинь ингээд нөгөө нэг Америк руу ажилд үзээгүй байжгаад сургуулаа төгсөө явсан болохоор ингээ Монгол тарих бөөн хөслөө. Тэгэл Монголд очиод ингэн тэгнэ гэлс төгөөр хэмт ингээл өрөвдөл заяа. Мэдгүй л энэ миний үе чаавстаа гэж бодож мандал. Тэр Монголд очиод тэгмээр байгаа ингэмээр байгаа хастаа Монгол хэл бараг л хөгжүүлэх гэсэн жилиг нэг хүмүүс хийгээл суугаад байгаа. Тиймэрхүү юмнууд байгаа байхгүй. Тэгэл буцаа тэрийг үзсэн чи амар хөөрхөн. Тэгэл одоо ч гэсэн яг ингээд бодож байгаа юмнууд бас хэсэг хугацааны дараа тэг давцсан. Тэгэл за тэрийг харахаар шүүх гээдээс юм тэгэл нэг өчөөхөн л жоох юмнууд байдаг да гэдэг нэг тиймэрхүү юмнууд байдаг. Тэгтээ яг нэг амар сүртэй юм бичээгүй ч гэсэн тэгээ битсэн чи амар гоё л тэгээд гоё махар үнэтэй дэвтэр авсан. Амар үнэтэй юм л шүү дээ тэмдэглэлийн дэвтэрнүүд. Сонин муухай нэмтэн цаас мас балан нэгт харагдаж маргадаг цаасан дээр бичих бүхээс амар дургу болохоор тэгэл хааж авсан ч гоё юм байна. Миний авсан дэвтэр бол таалагдсан. Тэгээд ер нь нэг тийм дэвтэр гаргах юм уу гэж бодсон хэрэгжүүлсэн. Зүгээр ингийн бичдэг. Тэгээ дараа нас Ирмүнд ивэл надад зориулсан дэвтэр өгдөг хгүй би ингээд үе гаргаж ирж бичтیں۔ Бүр жоохон бахт айгүй ойрхон зайтай бичдэг гэсэн сүултээ бараг жил мөлийн зайтай бичдэг байгаа машин саяхан бас ивэл бичсэн. Тэгээ хөөрхөн Ирмүний гомдхон юм шиг санагдаад ингээл нэг анхны хөвгттэй л хамаг юм зориулчихсан Ирмүн зүгээр нэг тэгсгээл үзсэн. Тэгээ манай хөвгт чи бич. За би бич. Хөвгт чи бич. Тэдний өдөр пом гэж хэлээ. Тэгээд Ирмүнд бичсэн. Ирмүнийг харангуйч Ирмүн ч ингээд яг ивэлээс айгүй өөр өсөж байгаа байхгүй юу? Ирмүн ерөөсөө яг ингээд нэг миний нэг жижигхэн дотор байдаг хүний хөвлбөр заяа. За. Ингээд яг гаргаж байгаа хөвлөл мөлт нь яг тий заяа. Нэг юм хөөрхөн. Wild стаж. Гэтэ яг ингээд яг л би ингэдэг юм байна. Яг л миний дотор нэг ийм л жижигхэн хүн байгаа даа мэн л дээ. Хоолоо идэх гээл ингээд бүр ингээд уурлаал ингээд бүр ингээд юм авч идэж мэдээл. Тэг ингээд гой хоолоо идэх читэл нэг юм нь буруу. Яг нэг хүсэж байгаа минь буруу одоо ингээд буруу тавьчих ч юм уу. Тэгэх юм бол идэхгүй үлсчих гээд байгаа мөртлөө идэхгүй байдаг ч юм уу. Эсвэл ингээл нэг хөөх ингээл сахилгагуутж махилгагуутжсэн аа гид нойр нүрэл амир муухай таалж бол ивэл ерөөсөө тэгдэг ивэл ч ингээд айгүй зөөлхөн тэгвэл миний хүн ингэчээч тэгэхээр за гэд өчтөр хүртэл над өчтөр бүр амар завгүй байжгаад хөл бөмбөгийн секцэндээ яваад сургуулийнхаа нусан бассейн хичээл эхэлсэн. Орой нэг сургуулийн концерт болоод тэр ингээд уусаа амар халуундаа ядраад амар муухай штайгаа над руу амар уурлаад. Чи тэгээ яагаад надад уурлаад байгаа юм бэ гэд тэгснэ. Өглөө босч ирсэн. Чи би өчигдөр танд муухай ажилласан уучлаарай гэж босч ирж байгаа юм. Манай ирмэн плэтэйч тэгэхгүй юм. Уурлаараа ингээд хадж мазаал. Тэгтээ ингээд нэг юм сэргэлэн төрлийн нэг тийм сахилгагүй гэхээс илүү тийм сэргэлэн төрлийн тийм. Баггүй тэгэл харахаар яг Ирмүнд зориулж тэгэж бас бичигээд Ирмүнд зориулаад бас тийм дэвтэртэй боллоо. Тэгэл нөгөө гэрт болсон инээдээ бас айгүй хөөрхөн юмнуудын тэр хоёрын энэ жилийнх нь юмнуудыг бичсэн. Би нөгөө нэг өөрийнхөө сторийн дээр бичсэн байсан юмнуудыг бүгдийг батчих ингэж. Ер нь их бичгээ юм басаа би. За болчих тээ. Тэгэхээр өдрийн тэмдэглэл бичих байх юм бол ер нь гэхдээ нэрнгэсээ бичих ер нь амар гоё. Би тэгээд ингээ миний бичсэн юмыг харах юм бол тийм утга учиртай нэг гоё бичихгүй шүү дээ ерөөсөө. Жижиг сажиг. Тийм ингээ хүмүүс ингээ харахтаа айгүй л гоё юм бичээл. Уулаа болон ч амар гоё бичдэг шүү дээ. Тэгэл тэр нөгөө нэг цасан шиг бодрсон. Тийм ингээ тэр рилнүүдийн өдөр алга хийж байгаа мөртлөө ингээ бараг сар бодож хийсэн юм шиг рилмэл бичдэг рилнүүд тийм үзэх юм дуртай. Амар гоё бичдэг. Би ч тэгж бичиж болж бич чаддаг. Хүмүүс харахтаа амар лагл бичээд нэг боддог юм шиг л. Гэхдээ тэр брок чигээрээ надад амар гоё дах. Угаасаа ямар тийм юм нөгөө нэг ном бодгоод ингээд урдаа зурагтай зарж байгаа шүү дээ юм үстэй. Буцаад өөрөө унших нь бий л болох. Тэгээ яг блендингийн воркшоп хийж байгаа гэсэн яг нэг тиймэрхүү зорилготой. Одоо ингээд зүгээр хүнийг нэг скамда дэвтэр зараад амирг байгаа байхгүй юу? Гоё. Ямар нэгэн байдлаар л ингээд зорилго болгоно нь өөр байгаад байхгүй юу тий зүгээр нэг юм том зорилгод хүрэх гээл нэг хүн болгоно нөгөө төлөвлөгч болохоо төлөвлөгөө хийж байгаа биш. Би бол ингээд бүх толгоон дотор ингээд арцганаад байгаа тэр олон жижиг юмнуудыг биччихээр жинхнээсээ 50 машина барьж чадчих байгаа ч юм уу тий. Тарихаас сулах гэж хийж байгаа хүн байна. Эсвэл зүгээр гоё ингээд зарим нь бол зүгээр үнэхээр гоё эстетик мэдрэмж авах гэж хийдэг ингээд би буужаа хөтэлдэг байхдаа тэгж хийдэг гэсэхгүй яг ковидтэй хахад тэр надад бүр ингээд амар гоё тийм сэргээш болдог гэсэхгүй буцаад пүү ямар гоё пүү бис даалчиж гэж хийдэг гэсэн. Тэрнээс хойш хийдэг юмнууд нь ингээд амар завгүй толгой бүр улам тэнэг болоод болохоор тарих хоослох ийм том прожектуудыг одоо
бас ингэж жижиг таск туваах. Одоо жишээлбэл план гэдэг чинь өөрөө нэг прожект байгаад байхгүй. Тэрийг ингээд одоо 7 сараас эхлээд 12 сар ч гэдэг юм ингээд зарж дуусах хүртэл нэг прожект байгаа. Тэрийг ингээд амар олон хэсэг туваахын тулд бодоол гэс тэр өдөртөө бичиж хийх боломжгүй ингэж урт хугацаанд хараад задлаад тэгээд тэрийгээ 7 хоногтлоо хуваагаад тэгж нөгөө ард нь гарахгүй бол угаасаа амар хязгаарлагдмал цагтаа болчихж байгаа болохоор гэх мэтчлэн ингээд хүмүүсийн зорилго нь шаал өөр болохоор гэртээ сууж байгаа ч байна уу, ажил дээр ч байна уу, оюутан ч байна уу, оюутан хүүхдүүд бол амар гоё эстетик хөтлөх болно ингээд нэг тийм гоё юутэй ч тийм. Тийм болохоор яг тиймэрхүү хүмүүс зориулаад тэгээд тэмдрээ зүгээр гоё хадгалахгүй бүгдээрээ гоё хөтлөе гэдэг тиймэрхүү агуулгатайгаар тийм workshop хийж үзэж байгаа. Гэхдээ нэг амар юм заах бол зорилготой биш. Гэхдээ би ер нь бол амар тийм олон янзын зүгээр юм нэг пэйж сургалт юмнууд ч гэсэн ингээд зөв худалдаж авч үзээд зөв хүмүүс ер нь яг ямар хуу юм зөвлөж заад юм бэ яг одоо энэ цаг маг төлөвлөгч ингээл коуч моуч нар гараад ирсэн шүү дээ. Тэгээ тэд нар нь яг үнэхээр юу заад юм байна гэдгийг нь харж байгаа л тэгэл тэрнээс авах point тэртэй албач юмнууд гэдэг юмнууд харж байгаа. Гэтэ сургалт бол биш гэдгийг бол дахин л хүмүүс хэлж байгаа. Нэг хүмүүс хүлээлтгүүл орж ирээсэй лээ. Гэтэ тийм санаа авах юм бол зөндөө авах уу. Өөрөө хоол нэг хөтлөх стилийг л олчих юм бол те гэж боддیں۔ За тэгвэл гоё болох нэ. Би нөгөө анхаагийн хэлсэн онлайн фэйсбүүкийнхаа онлайн метр бичдэг бол байнга бартта нэг цаг нуулаа. Нэг дахиад цаг нуулаа. Тэгэж бичсэн чинь заяа. Би нөгөө нэг одоо эн чин пэйжүүд чинь ингээд чиний пэйж хөтөлгөө болохоор мэдгүйч магадгүй те нөгөө яг профайлшиг ингээд switch хийдэг болцсон байхгүй юу. Тэсэн чи би нөгөө одоо баахан нөгөө пэйжийн дундаа ингээд төөрөөд пландийнхаар орсон байсан мэдгүй. Тэгээ миний өөрийн фэйсбүүкийн тохиргоо байнгын онлайн юм яахгүй юу. Тэгэнгүүтээ юун дээр планди дээр нэг юм бичээ постлчоод харсан чи бишээ өөр дээр бичлээ гэж бодоод постлж харсан чи планди дээр постлсан байдیں۔ Йоо. Гэс устгасан нь болгоомжтой хэрэгтэй. Нэр планда энийг юу яасан чи би өөрийнхөө нөгөө зорилгоудаа сая л нэг жоохон зав гараад өнгөрсөн жилийнхаа дэвтэрийн зорилго хүслүүдээ хардаг байхгүй юу? Пүүста амар вилч бро. Бистэ ингээд хайр нэргүүл мис ганц билег нь турах. Сүүний үртэлд орцсон байх чинь. Гү нэрээс яг худлаачгүй ганц биелэг нь л турах байсан заяо. Би PR-ийнхаа $10,000 өөрийг дарна гэж бичсэн дурцсан байдаг. Тэгэл өөр ер нь зөндөө юм байсан. Яа, ер нь бол тийм. Яа, тэгээ би бүр мэдээ тааж шиг. Ийм таргалт байсан чи яах вэ? Тэгтээ таргалт нэр амар байна. Би одоо бүр ингэж би бичлэгээ ингэ зургт нэр үзэх гэхээр үзэж чадахгүй шүү. Бүр амар бүдүү санагдаад. Хоёлоо жилийн нар аим торхоолч пүү хи пом гэсэн чи аач. Миний хайрын зурган дээр утсан дээр ингээл миний ингээл зурнууд амар их байдаг. Бүгд амар бүдүүн зав битгэл. Йоо. Битэр сая ми төрсөдрийн нөгөө нэг ингээд нэг удаагийн пленктай камер гэсэн тийм полароид бишээ зүгээр ингээд дээр үе нэг юм хальтаа тийм юмнууд байдаг шүү дээ. Тэрээсээ угаалгадаг хгүй амар үнэтэй. Бүх зурган дээр бүдүүн зав. Каю гардаг зураг. Йоо би тийм зургнуудын төлөө мөнгө төллөө гэж юу гэж бодоо. Окей гэл. Таргалт гэдэг бүр амар. Бүр амар байна. Яа ч орхогш. Тэгээ бүр үнэхээр би зүгээр яг seriously бүр чихнээсээ өөхөөс оруулах гэж бодсон. Ер нь солонгос руу яаж өөхөөс оруулах юм бол манайхаа содоо чамруу бичих гэсэн шүү дээ. Чи бичсэн юм уу те? Согоос одоо шиг болно. Тийм согоос одоо байнга үзтээ. Согоос одоо. Согоос одоо. Би намайг битэрийг дураагаад өмнө нь before гэж. After гэсэн өөрчлөгдөв. Тэгээ нэр ингээд модель болох юм бол дискаунт өгдөг гэдэг. Тэгээ би яагаад тэгж батсан бэ гэсэн чи би тасгал хийж захтаа батсан байхгүй юу? Би 51 ил байхдаа ч гэсэн яг л ийм нэг ийм доод ийм хариунтай. Ерөөсөл багасаа л ийм хариунтай байсан байна. Тэгээ ээжийг харсан чи энэ бүр ген угаад байгаа байхгүй юу? Ээж бүр ингээд манай ээж чинь ингээд бүр бүчгийн сая тэр юуны улсын авраг болсон зав. Тэгэл мөн дэнс явуулсан. Мөн дэнс манай ээж басна. Амар туршна яг тэр нэг хэсгийнх нь ингээд нэг юм гизэн хавь битэрих яг адилхан. Та нар ээж битэрийг харах юм бол яг л адилхан би ийм пропорц. Тэгээд сайн яг ген юм байна. Турсан ч ярилахгүй, яасан ч ярилахгүй. 51 ил хахад тэнд ингээд яг нэг тим ингээд бундаас юм байгаа л гэсэн. Тэгэхээр тэрийг ер нь ингээд тураа гэж утсан. Манайхаа юу вэ? Бартер шиг штэ. Бартер байдаг. Чи
чи бол айгаад бол тийм хийхгүй бах тий. Би ч Тэгээ бас би хажууд нь торчуулаад нөгөөд чи. Тий, би чамаг юм шиг байна тий. Гэхдээ чамаг харуул ер нь би бол яг нэг шийдчүүл хийлэгч нэ. Ер нь манайхаа би турцсан нэвэл өөхөөс оруулсан гэсэн үг шүү. Тийм ээ. Би харин давхар руугаа ахвалмаар л. За хүн чи одоо ингээл бас нэг жил 2 жил жим хийлээ ингээд бас хичээгээд нэг үр дүн гарвал гарахаа штт те. Тэгэл тэгэхээр тэгж бас огцом үр дүн гаргаж чадахгүй байгаа гэх шиг тэгээ зүгээр соролч яа. Озонбек гэхээр хитрхийн амир генерээ тоглох юм шиг санагдаад байгаа юм. Амар судлагдаагүй. Яг чамаг бол сайн мэдгүй л. Би одоо жишээлбэл тэр нөгөө нэг нараас healthy life их чинь явж байгааг ингээд ном өдрийг уушгаар би бол тэр инсулины дүүжрэлтэй гэдэг хүн би бол тэр хоёлоо угаасаа мөн. Гэхдээ тийм би ч гэсэн тэрийг ер нь хүлээн зөвшөөрсөн. Инсулины дүүжрэл багасаа л ер нь амар буруу алтай байсан. Тэгээд дүүжрэх цаашаа тийм. Тэгээд тэрийгээ би өөрөө ингээд яг ингээд амар дисциплинтэй байгаад ерөөсөө засчихдаггүй. Тэгэл ингээд дэ яаж яхад одоо миний хайр чи ямар их тийм хоол идэг аппетиттэй юм бэлээ те. Тэг ингээд хоол игээд өгч явах ямар тэр сүүлийн хідэн сард хамгаа шиг байна. 30 настай юм байж байгаа. Хөөр хэмпнэр бас чигч. Миний хайр чинь аппетиттэй хүн гэдэг. Тэгээд ингээд би тэрийгээ ингээд яг тэг би угсаа хоолны бүр ингээд амар хинээтэй тэг хоолны бүр угсаа амар буруу юутай. Би ингээд өсрөөл яг нэг 2-7 хоног л ингээд нэг юм айтайхан байж байгаа л тэгэл шууд тэгэл иддэг болохоор миний хоол яг цэвэр яг тийм хоолны тийм балиар загвар. Нэг ч гэсэн тийм. Гэхдээ яг тэрнээс гарахын тулд бүр маш хатуул тэглэм хэрэгтэй юм л. Тэгээ зүгээр ингээд мэ хоол гэхээр бид хуц. Арбэлээ. Тэр шиг тэгэл там энэ л та химбэ гэдэг шиг. Юу харин юу юмдах юм уу та. Нүүрс устыг бүр тэглэхээр байгаа ч тэгэж бас амьдч чадахгүй байгаа болохоор тэгэл за. Болно. Тэгсэн чинь сурвалаач төрөхгүй л яшаа. Гэтэ би ер нь бас бодож байгаа нь ер нь л тэгэл тарганараа л яхан илүү happy гэдэг үе сурыг бодъё. Сурыдаа гэж утсан. Насаараа happy биш авцсан байгаа хгүй. Чи яг ийм царайгаа намайг анх уулзахад гарч ирсэн. Чи тэгэхэд баг 10 ил турхаа байсан шүү дээ. Хүү яг тийштэй 10 ил турхаа байсан шүү дээ. Тэгээ яг анх уулзахад л нэг амар хөөрхөн зураг дараад өглөө гэж байсан. Бүх ямар бүдүү юм бэ? Тэгээ баг тэргээ 5 жилийн дараа пост хийж тэр шүү дээ. Ямар турхаа байгаа. Бүр яг тэгэл ярихад би амар гайхал амар л тарган байгаа юм бахта гэл амар бодож байсан. Тэгэл би бас өөрийгөө бас тэгэл бодож байсан. Одоо магадгүй хоёул 10 жилийн дараа 5 жилийн дараа ч юм уу. Хүүе энэ хоёул ямар хөөрхөн байсан би подкаст хийж чаддаг ярих ч юм лөө. Гэтэ тэгээ харахад хоёул 40-наас хүрсэн байна гэдэг. Одоо сөөсөөд. Тэгэхээр зүгээр л амар гоё тарган. Гэтэ ер нь бол хичээн л дээ. Ер нь бол зөв бол эрүүл амьдралынхаа хэм маягийг хичээн. Гэтэ ер нь амар гоё happy. Тэгэл идчихнээс энэ өстөө фил дээр идэхтэй амар happy идэл тэнглэмээ барихтай амар гооштай байна. Наа бүр чи яагаад дандаа ингээд юмаа ингээд зовлонтой идэх юм бэ? Happy идэж болохгүй. Би гэл идэл дуусчаал би яах гэж идвэ? Яг тэгдэж чи ёо. Би яах гэж идвэ? Би дахиж идэхгүй шүү. Ёо. Гүй гэл амар уурлаа. Хөө амрууч гэдэг. Тий. За энэ удаа лайф апдейт ямар удаа болж байгаа чинь. Бүр бүхэл бүтэн аа. Тий. Хоёрт яг уулзаагүй байсан юм хаашаа. Тийм байна. За энэ удаа болохоор за энэ өстө яг тийм нөгөө ихнийх шиг гоё болохгүй ш надад магадгүй санагдсан. Надад ч гэсэн яг тийм санагдсан. Би сая нөгөө нэг энийг ер нь тэр нэг байнга бичдэг охин зориулж хийж байгаа шүү. Шинэ Монголын хоёрыг хийгээд ддэг. Тийм шинэ Монголын хоёр хийж орхоо гэж би нэг л хүн бичдэг дээ ер нь айгүй бичдэг. Тэгээд хүүжүүний хүүжүүний 676. Тийм тэрэн төрүүлж байгаа шүү. Тэгээд хоёул гэхдээ зүгээр нэг хийхгүй гэж бодсон. Яагаад саяхан хийчихье гэж бодчихлоо. Нэг амар инээдтэй. Нэг юм болсон юм а гэсэн хоёул зүгээр ер нь миний хийх үгээд хийсэн шүү дээ. Юу бол чатлж исэн те. Тийм ээ. Яг нэг шинэ Монголын нэг хүүхдийн талаар л ярьж исэн баг. Тиймэрхүү ярьжал битээр за тийм талаар хоёул юм хийх үгээд тэгж ярьсан. Тэгээ шинэ Монголын random 5 highlight те. Яг ийм том highlight байхгүй юм байлээ угаасаа. Угаасаа бүмнэгтэрээ бүгдийг ярьсан юм байлээ. Тэгээ би бүр ингэж ярих гад эхлээд бүх шинэ Монголын альбомыг өнөөдөр үзлээ, бүх зураг үзлээ. Би бүх фэйсбүүкээ ухлаач гэж группүүдээ ухлаа. Өмнөх сая дөнгөсөө орж ирэхээ өмнө өмнөх дугаараа сонслоо. Хүүрчи яжил бицийнхаа талын ярьсан юм ба санахгүй байна. Оо, ярьсан юм байна. Оо гэж хастахсаар байтлаа. Тэгээ тэрэн дээр бол бүр хамаг юм аа бол
амар ярьсан мэлээ. Тэг яг ихнийхээ дугаар шиг болохгүй ч магадгүй ч яг тэ санаж байгаа юмнуудаа. Жижиг сажиг юмнууд ээ. Тийм, ер нь бол тийм жижиг санжил юмнууд байгаа юм билээ. Би тэгээ бүр миний бүр ингэ нөөц дуусчихаар би тоогоор бичдэг байхгүй юу? Чам дурсамж анигс тоогийн бүх дурсамжийг би ялгаа. Тэр тоогийн ярьсан бүх дурсамж дандаа би яахгүй. Юу юм дандаа зугаалгаар явсан шүү. Зугаалгаар явсан мовсон тэгэл тэгсэн михсэн гэл тэнгүү дандаа тэрэнд нь би байхгүй заяа. Тэгтээ тоогтой ингэ яриад тэгсэн чинь одоо ингэ миний амир өөртөө итгэлгүй байдаг ингээд ингэ тоогоос олсон байна. Тооги зүгээр өөрөө сэтгэж байсан нас. Тэг яг ганц тоогч зэ зүгээр яг ингээд нэг тийм 10 жилийн хүүхдүүдийн мин ингээд юмнууд бүглийдүүлчихсэн ярих чинь нөө. Мин юмнууд юм бас ингээд одоо ч гэсэн ингээд надаа ингээд яана энэ ингээд дандаа хүнээс нэг тийм энэ тэгчүүл яана энэ тэгчүүл яана гэж дандаа нөгөө нэг айдаг тийм юм яг сая ажлынхаа тэр anxiety маань ингээд яг fresh байхад тоогтой яриад тэгдэг байсан штэ гэд одоо жишээлбэл манай ангийн банд нар бид нарыг нохоонууд гэж дууддаг гэсэн байхгүй юу? Яагаад бид нохоо? Яагаад бүжин байж бодлоо? Яагаад бүжингүүд гэж боддог. Тэг нохоонууд гэл орж ирэл та тэгээд гэсэн байхгүй юу? Хаана хоёр дахь ингэдэг үү? Тийм. Амар цөөхөн мэндтэйсэн мэт. Би чи өрөнд яг нэг цуг суусан 10 жилийнхаа ер нь нэг 2 3 бандтай 3 жил цуг сурж байгаа байхгүй юу? Нэг нь тоогийн. Хөргий доогийн жам дээрсэн харуулж байгаа. Гэтэ тоогийн одоо бол миний бест л дээ. Тэгтэл мөн хоо гэж тэгэл та амар драма үлдээсэн байгаа байхгүй юу? Гинт нохоо биш байсан юм. Яагаад тэгтээ тэгж байгаа? Мэдхгүй зүгээр ингээд яагаад үүсэн тэр ямар нэг үүсэлтэй л ах. Тий хоорондоо нэг юм ярьсан л ах тий. Хоорондоо нэг юм ярьж байгаа л энэ нохоонууд гэж тэгэл нохоонууд гэж ярьж эхэлсэн баг та. Тэг ингээд нэгэндээ ингээд амар их ингээд нэр хоч моч өгөн. Тэг ингээд тоогийн юу. Миний дугаарыг од саруул гэсэн үг шүү. Миний хараас саруулаад гэсэн. Чи Стефи оронд чиж болох байсан шүү. Одоо ингээд ангийн ингээд хүү ингээд нэгийн дөрөвт байхаас эхлэв заяо. Нохонуудаа комент хийрээ хаяад. Ойлоо үздэг хүмүүсээ нохонууд гэлээ. Үздэг хүмүүсээс нэг бүүлинээс бүлийн үснэ. Яа тэгээд юу яадаг вэ? Танартай хэрэлдэх байсан юм уу? Би л тэгж хэрэлдэж мэрэлдэг байсан баха. Тэгэл одоо нэгэн дөрөвт хаад ингээд өглөө орж ирэхэд махан дээр цуусан нөгөө ямар шуу шиг үлээ үүдэн ингээд бүгд ингээд сууж ин заяо. Тэгэл ингээд зөрөөлөнгөлхөөр ингээд нэг ингээд нэг жок хэлэл заяо. Тэгэл би ч нөгөө яаж байгаа нөгөө илүүдэл чинь тэр үед бол ямар ч илүүдэл чинь байгаагүй байхгүй юу. Зүгээр нормал хүүхдээс байгаа байхгүй. Тэгэл тэгэнгүүт ингээд янз бүрийн нэр хоч моч өгж мөгөөл заяо. Тэгэл амар сөн хоч өгдөг. Надад бишлээ ингээл имээ жомбок би тэгээд дараа жомбок гэдэг чинь муухай утгатай үг юм шиг л шүү дээ. Тэгэл ингээл имээ тэгэл өөрчүүлээ манра өөржүүлээ. Үгүй манра гэдэг хүн чинь амар хөөрхөн хүн байдаг шүү дээ яа за. Тийм амар хөөрх шүү дээ. Тийм амар яаж байгаа амарлаг. Ямар ч манрах юм гооч манраа чи. Мэдээж чи өөрөө аваа чи. Тэгэд би нохоо болно гэж. Тэгээд манай ангийн амар яг гой модон шиг ингээд ийм гой хамартай охин мохин нэг тэр охины хамармаа гэдэг үсгсэн шиг хамармаа. Яа. Тэгээд ингэнгүүт би бас гээд ер нь л жоох ийм том энэ ясны хамартай шүү дээ. Хүүхэн алчгүй дээ. Хамраа нуучлаа хамраа. Яаж хамраа нөхөө. Тэр амар муухай ч. Яа, энэ нийлвэл биш шүү. Юу нэр яг тиймээс юм наа гэж. Яг намайг өөрөө минь хэлээг байхад бол амар фан заяа. Би бас ангалцал энийг л хэлсэн баг. Тэг өөртөө бас нэг учирч янзантай л өгсөн баг. Яг нэг нохоо гэдэг яриа нь өөртөөх нь учиртай л. Гэтэ юм санарчлаа. Гэтэ яг тийм сүрэг нийлцэн байна нэр үнэхээр амар те. Манай бас ангийн мэнэр мөн барыг гэлцээ. Биний залуу байгаагүй дээ. Манай гэдэг тэр 2-3 мэнэр амар тийм өвөрмөц бэнэр байсан ш нэг тийм. Хөөе манай үеийн 2-3 бэнэр байсан үнэхээр амар баг одоо баг танд баг колоо явах.
Болоо жижиг. Йоо. Тийм ч манай тэр банд амар тэгтээ бүр амар нийтээ би л ингээ хийсэн юм болгонд нь ингээд юу байдаг заяа ингээд амар өндөр тэгснэ ингээд хийдэг жоокнууд нь амар weird заяа. Тэгтээ ингээд амар нийттэй. Баг ингээ метр ир банд ингээд өвдгөө твшнээ өөлж өөлөө. Яг тоглож байгаа байхгүй. Тэгснэ манай ингээд ангитэрүүд blogspot гэх нэг юмнууд байдаг гэсэн чинь ингээ блог бичдэг платформуд байдаг гэсэн байхгүй юу? За. Мэдхүү blogspot гэдэг. Тийм. Тэгээд манай ангийн нэг тийм юм үүсгэсэн. Тэгээд ингээд тэн дээр нь ингээд хүүгүүдийг битгий өөлөөл гэдэг гарч ихтэй заяа тэр. Тэрнийх нь одоо юм юу баннер нь гэх юм аа. Тэр хүүхд юм уу тэгээд хүүгүүдийг битгий өөлөөл гэдэг манай тэр хүүгүүд тэгснэ emo boys гэдэг ингээд яг тэгтээ тэр хэсэг юмнууд амар нийтэйсэн маа. Тэг ингээд зүгээр ингээд хийж байгаа жоокнууд нь ингээд амар сонин ямар ч инээдтэй биш одоо энэ золоогийн жоок шиг ч юм уу. Тэгтээ амар инээдтэй юм уу. Тэг ингээд зүгээр ингээд манай хүүхдүүд рүүшнэ мөөнбери нэг сонин байгаа гэдэг. Яагаад инээдтэй. Яа, яг нэг тиймэрхүү юм. Тэгээ бүр тэр нь ингээд нэг амар сонир мөртлөөд манц шиг тэр юм энийг хэлээд гэсэн. Амар сонир юм тэгэл яа одоо нэр мэрийг хэлж болох юм болоо. Тэр ид чи ингээд амар weird заяа. Амар funny гэсэн. Тэгтээ ер нь анги болгоны хүүгүүд ер нь их амар нийттэйсэн. Нэг 2 дугаар ангид гэдэг нь 10 11 дугаар анги. Та яг тэр идтэй 3 дугаар ангид шал өөр хүүгүүдтэй болсон. Амар шүү дээ. Яг ангид нэг ангийн болонд бүгдээрээ сууж байгааг нь яана дахиад мо тоогоо нэг тоогож. Тэгээд хоёрын нэгийнхэнтэй ч найзууд, гурийнхантай ч найзууд яг тийм. Тооги чи физикли шээд орохгүй нэ гэж шүү. Тооги бол мен шууд бичэн шүү. За наач юм болоо. Нэг дүгдөөд нохоо минь. Натол тэр дими тооги физикли шээд. Ер нь манай үе физикли шээд орлоо. Яг мажид ороод тийм юм. Ир юмгоо ер нь ороод дими гэж. Тойстер фан штэ. Яа тоогийн жок бүр үнэхээр бэст хөө бүр би бүр тэр ихэрлээ байгаа. Өөр тэр үнэхээр таад өөртөө бид таад жоохтой бид өөртөө инээж тэр хүмүүсийг чинь тийж байгаа байхгүй да. Тийм. Тэгтээ өөрөө одоо их гимшдэг. Би ингээд багш нартай амар арцгандаг гэсэн байхгүй юу. Тэгээ яг нэг юм зураасаа давдсан штэ яг нэг мац гэдэг хүмүүс чинь. Тэгэл би ингээд багш нартай марзганаал амар инээдтэй нэг юм ярьдаг байж байгаа л. Тэгэл манай багш нар ч гэсэн ер нь ингээд нэг ерөөхдөө сурагчтайгаа гэсэн тэгдэж штэ гэсэн чинь. Нэг удаа амар том цаалнууд жүгтэр намжилах шиг багшаа таны их нэрийг хөхөө намжилгээд өгсөн чинь багш бид хуцаатай ч гэж. Тэр байлтаа тэгэж юм. Тэг ямар бадрангой. Ямар бадрангой гэстэй. Тэгээ одоо бодвол би л санддаг багт. Марчин баха. Тэг багшаа таны их нэр хин гэв юм бэ. Яа, за ер нь. Тавтай морол үрэмээ дурсан бүтээх ном. Тийм ээ. За. Тэгээ 5 дурсамжуудаа яах вэ? За тэгээд яг шинэ Монголын биш хүмүүс сонирхолгүй гэж магадгүй ч гэсэн зүгээр хамттай инээ. Яг тэгээд ингээ гомдож явдаг те. Нэгээс ангийнхаа өгүүд ногоонуудыг дуудуулж өсөв байвал. Манай цэг ийм үүдэн тоогид орж байна. Тиймээс шүүгнээс дандаа ширэмэрэг гоё юм ярьдаг шиг. Тий яг миний яг амьдралын маань яг ийм ийтэй яг anxiety-тэй үед минь тараад тэг бүх ингээд нөгөө нэг би яагаад ийм болов гэдэг шалтгаан байж байгаа нөө тоогийг гүйж орж байгаа. Гүйж орж ирэх гэж чат. За тийм ээ би өөрөө гоё дурсан ч үгүй. Чи нохоо юм уу те? За нохоо болог. За надад гинт амир орж ирсэн амир нийттэй юм. Манай ангид нэг хүүхэд шилжиж орж ирсэн байхгүй юу? За. Сантаас илүү хоббигоос ч илүү. За. Тэгснэ амар манай ангийн хүүхдүүд амир крашлал заяа. Нэрийг хэлэхгүй яах вэ? За хэлээ. Тэг нэртэй хүүхдээ 10 чонлоо. Тэгснэ Шинэ Монголын амир суг сургууль ингээд буцаад сургууль руу явцсан. Тийм үү? Oh my god. Гэтэ тэр буцаад момшоогоор манай үеийнхэнтээс нэг тийш явцсан байлоо. Тамирсан л нэг л тэтгэлэг тэнцэл явцсан. Тэр бас нэлээд гавалгаар байсан. Зүгээр гинт амир орж ирсэн. Зураг үзүүлэлт явчихсан чи энэ хэм блэ гэснэ гинт гэж орж ирсэн. Тэгээд тэр үтгтэй чи ингээд үеийн тэр маань хаана явдаг бол би амар боддог штэ. Би амар боддог штэ. Тийм би одоо жишээлбэл нөгөө нэхийн манангийн уу ариун зайг нэ хаа нэвдэг юм болоо гэж. Ийм шар охин те дараа. Тийм. Яг тэрнчтэй ч амар гэсэн мэдхүү манай үед. Мэдгүй. Амар өрмөс нэртэй гаас те. Тийм. Тэр юм нэг айгуу тийм өрмөц хүмүүс штэ. Нэг тийм амар ядгууртан дуу охин за. Тэгэхдээ айгуу сэн ингээд нэг хөвгүүд амар араас нь гүгээд айгуу хэцүү байдалд оролцсон гэх юм уу нөгөө охины чи ингээд нэг
юу мэрч юм дээ. Ямар ч нэг тэр нэг тийм охин байсан юм аа. Зөө. Ямар ч амар алтартай охин байсан. Дөнгөж орж ирээ. Тэгээд тэгсэн чинь тэр охиндээ бид нэр Genesis-ээр яваад тэгэл хөвгүүд амар араас нь гүгээд нөгөө араас нь гүгээд юу ач чадаагүй хөвгүүд чи янз бүрээр ярьж марайл тэнгуут чи нэг сонин нэг октод нэгсэн юм сонин эвгүй байдал орчтой шүү дээ. Нэг юм өөрийнхөө хүсээгүй яриа мараанд орж марцсан ч юм уу. Тэгтээ нэг сүртэй юм бол байгаагүй хаа. Тэгсэн чинь нөгөө охиндээ чи бид нэр Genesis-ээр яваад тэгсэн чи тэр амар хөөргөн охин байсан зөө. Айгу яриа. Тэгээд айгу nice. Тэгээд дээрэс нь юм мань хоёроос шал өөр амьдралаар өссөн зөө. За. Хар багаас нь ингээд төвтөр хуурийнхаа хичээлд явахгүй болохгүй, балетын хичээлд явахгүй болохгүй гэд мангар язгууртай айлаа Вау. За. Тэгээд ингээд би ингээд гэрийнхэнтэй бэлэг авсан чинь ингээд нэг амар инээдтэй бэлэг авч байгаа байхгүй юу? Зөв 7-11 орсноо нэг чихэр өмхөр авч маа. Тэгсэн чи яг нэг юм майр баян duty free-нээс нь гэрийнхэнтэй цаг маг авч муулцаа идэж байлаа. За мэдгүй юмсан нэг тийм мангар язгууртай хүмүүс даа амар. Гэтэ тэр охин тэгээд бүр дахиад юусоо ингээд хаана яваад байгаа мэдчихдэггүй тийм нэг тийм охин мэдвсэн. Өөр танахаас Бас манай ангийн эм ариун заяа хаана явд юм болоо гэж одоо ямар болсон болоо гэж би бас. Дүүн манай сургуулийг төгссөн шүү дээ. Тийм үү. Надаа нөгөө нэг манай үеийн нэг хоёр хос идэг шүү дээ. Хоёлаа нөгөө байгалийн ухааны ангийн. Тийм. Амар хөөрхөн ах шүү дээ. Бүр амар хөөрхөн. Амар дараахан дээ. Тийм. Инглээ амарч үзэг. Тийм. Тэгтээ цааш. Тийм. Тэр хоёр Японд очиод сууж муусан баха. Өөр суудсан юм уу те? За тэгсэн гэж. Би ингээ харсан чинь манай үеийн тэр амар юу леженд хосууд ер нь бүгд салсан юм л шүү дээ. Бүгд салсан байна уу? Яа. Бүгд гэр бүлэлсэн мэлээ. Тэгэл нэг хөөрхөн санагдсан шүү дээ. Нэг хинэт тэл хоёр юм байж тгсэн. Бас амар хөөрхөн жөөгтэй заяо. Бүр тэг ингээд ухаад яг ингээд найзаа чиг хажууд суугаад юм ярьдаг юу л амар funny жөөгтэй байхгүй юу. Тэг ингээд ийм Sony Ericsson-ы утастай байсан хаа бид утасаар тийм туусыг тэрэн амар тоглодог байсан санджина. Жил хай яа. Охныг би Японд харсан баг. Хараад Хойлоо явсан. Тийм тэр жойлоо амар лаг сурдаг тийм. Тийм манай үеийн хосууд нэрнгээсээ тий баяр үрийн ер нь багтаал хоёр хүүхэдтэй олцгооцсон байлээ бүгд. Амар хөрхөр хосууд идэгсэн шүү дээ. Тэ өөр юм л торхой хоёр хоёлаа манай үеийн тэгээд Японоор ингээд нэг юм урт нэрийнхээ миг бон гэж тоолдсон шүү дээ. Ийм одоо тамхи мамх ч юм уу заяа. За. Савх мах ч юм тийм. Иппон гэдэг явдаг гэдэг бид нэр тэр хоёрыг иппон юу чинь. Тэгээд нэг хоёр торхой юм явдаг гэсэн. Гурван хүүхэдтэй болсон гэснээс хөрхнөр бол вау. Ямар гоё юм бэ чиг. Одоо миний дараагийн санаж байгаа эртээр нэг ягаагүй яны жоохон нэртэй. Хөлөгнүүд гэж хэлсэн. Би яг одоо энэ жоохон ингээд эрттэй болохоор би яг А, Б, М, В, М гэргийн А маг ярьчихсан. Бүр юм амар юм ярих гад юм байна. Тийм амар шээ. Хүстийм юм. Нөхийн нөгөө Сакура агшийн зодоноос л хамаагүй. Ядчил нэг нүдээ сохлох шахааг би. Сакура агшийн зодооч юм гэдэг гоё шүү дээ. Тийм үү? Би тэр зодог нэг ч ерөөсөө яг манай ангийн цонхон дор болсон аахгүй. Тийм бүр яг бодитор нь лайв үзсэн болохоор. Тийм үү? Бүр яг цохолж мохолж байгаа юм уу? Тийм. Тэр яасан ингээл би тэгэл тэр абгш магш бүр амар задлцсан заяа бүр яг жигнэсэн. Тийм. Вау гэж бүр яг шиг одоо тэр нөгөө нэг солонгосын нөгөө физикл шиг солонгосын баг яхлагч гэлээ. Маа гэж хүүхдүүдтэй юу? Тий тэр хүүхдүүд нөгөөсөө хайр найргүй алдсан юм чинь. Яг тэр нэг 1 минутын алаан болсон байхгүй. Тэгээд 2-3-ын цогч яг тэр нэг цаанаас ирдэг зам руу хардагсан. Тэг яг манай цонхонд тий хийх багш чи үүе сакура агш юм яа тэгэл багшны 3 секунд л орсон. Тэгээ сохроо гараад гэж байгаа байхгүй. Тэр өмнөх подкастт дэлгээр сакура агшаар салгагддаг задаа гэж яваад. Нэр яах гэж нэр. Гэтэ амар тийм хөөрхөн яг тийм амар багш хүний ингээ нэг тийм сэтгэлтэй. Тэр нөгөө нэг хөл бөмбөг секц ордог байхыг харж ирсэн үү сакура агш амар фан штэ. Гэлцээ. Амар уурлал заяа. Тэрийг харахаар үнэхээр funny. Гэтэ амар ер нь хөөрхөн багш байсан. Амар сайн багш байсан шүү дээ. Тэгэхээр сайн багш байсан. Тийм. Айгуу тийм хүүхдийн төлөө. Тэгсэн. Хүүхдийн төлөөгөөсөө гадна айгуу системтэй. Тэгээд бүр нэг яг Япон хүн. Бүр яг нэг тийм яг Япон. Гэтэ одоо Монгол амьдэрдэг гэстэй. Үгүй юу? Коммерц Монгол их нэртэй болтойсэн. Японд хаа. Жайкад ажиллаж байсан. Тийм үү? За окей. Хүү би нэр хөвсгөлд ажиллаар явж байгаад таарсан штэ. Тэг намайг таних үлтэй. Скорог шүү. Тийм. Тийм. Тэр Жайкагийн би асуулт Жайкагийн нэг юм дээр ганц удаа хамт тэр юунд н орохдоо хэм багтаа тарсан. Сайн байна уу ах хоёр? Миний талаар л no recollection ах шүү. За яг зүгээр. За тэгээд тэр зодоон чинь ингэсэн байхгүй юу? Юу ч зодоо ярих ч юм уу?
Тийм. Чи нэг ийм зодон ягаагүй. Тэгэхээр та хэдэд нэг хамаагүй л бид нэр хоёрдугаар ангид байхад хоёрын нэг манай ангийн нэг охин заяа их хөрх охин. Тэр ингээд тэр охин хоёр ихлээд үерхдэг байжгаад ямар ч нэг юм хайрын гурвалжин хайлайтыг ярих гэдэг юм уу хүний юм хайрын гурвалжин болж байгаа байхгүй юу? Ингээ манай ангийн охин хоёрын нэг банд тэгээд нөгөөх нь болохоор нэг гадны сургуулийн хүүхдтэйсэн баха. Тэгээд тэгсэн чинь тэр хоёр охиноо булаацалсан юм уу та? Юмдгоо та. Тэгээд тэгснэ. Нэг охин сайн бас юм. Тэгээд нөгөөх нь болохоор биднээс нэг жоохон ахмах байлоо да. Тэгээд ингээд өөрийнхөө найзууд ингээд банд нарыг авчираад тэгсэн чинь нөгөөх нь яг сургуулийн гадаа би одоо яг сайн санаж байна. Яг 2-4-ийн цонхны тэргүүрийг харагдахаар нэлээ олон хүүхдүүд ингээд бужигнаад сургуулаас ингээд хүүхдүүд гарч бужигнж ингээд зодтолтой. Тэг бүр цагдаа магтаа хүртэл ирчихсэн шүү дээ. Тийм. Цагдаа ирээ тэгээд нэгийг бариад явлаа. Нэг тийм зодон болж ирснэг санаж байна. Тэг энэ жоо сонирхолгүй л. Гэтэ тэр миний төлөө зодтолсон бол юм шиг байх болоо. Тэр миний сэтгэлд үлдчихэж байгаа нэг зодон. Тэгээ дараагийнх нь нэг ингээд нэг зодон биш дээ. Миний өрөөсөө санаас гар тэр баг манай ангид байсан хинж санаанаас гардаг байхаа. Тэр бандын хөөрхийнх нь өөрийнх нь ч нэг тийм трама болж үлдсэн байж магадгүй. Манай ангид ингээд 2-1 тахад манай ангид нэг жоохон ингээд тийм иршүү тавих юм байсан байхгүй юу? Тэгээд манай ангид нэг талчгаар нэг хөөсөн байхгүй юу? За болоо. Цаашаа өөр тодорхойлт байхгүй. Өөд чи ингээд тэр угаасаа тэр охин бүр ингээд амар юм ингээд бүр амар шүдэхгүй юу нэмэлэх юм. Тэдээс ингээд цаас болж би одоо тэр бүр ямар цаас байсныг ч ангийн ханын самбар харж ирсэн ватам цаас байсан байхгүй юу. Тэгсэн чинь 12-21-ний өдрийн сонин байсан гэж. Толгоор ингээд нэг зохиод гэсэн хацаа нөгөөх нь ингээд бойл гэл нөгөө эргэтэн эмхтэйгээ хазаа юу. Бойл ингээд хоёр дахь тэгэл тэгсэн чи бойл гэл нөгөөдгөөс чи гэлтэй би жаа болгоод байгаа юм шүү ингээ амар ингээ босоод ирдэг байхгүй юу. Хүрээ дээр үзэх юм уу? Тэгсэн чи гол нөгөө манай ангийн нөгөө бай нөгөө охиноос ч айгаад тэг тэрнээс хойш нөгөө охиныг маань ингээд амар нөгөө атман дүүд гэдэг болоод тэг нөгөө эргэтэйг нь болохоор нэг яг нэг тийм жоох ингээд юм лүүсэр ингээд нэг тийм тэр хоёр бас нэг яриуллаас манай яаж ярих юм байна ингээ үлдсэн байхгүй юу. Чи бол тэр хоёрыг тоог л байсан би тэр хамгийн төврэгсэн тоог заяа. Бүр хажууд инээж чи тоогийг хурцлсан байхгүй юу. Тэгснэ тоогийг тэр бүгд бүлийч та. Тэгснэ би ягаад би тэр ханы сэн цогсон ханы сэн байгаас тэр тоогийг ганцаархан ингээд октод таахуулсан. Тэгээд тэгсэн чинь ханы сонин гаргаж ирсэн охин тоогийг ба охид гэсэн ингээд тоогийг ингээд үсцурсан байсан. Тэгсэн чинь нөгөө зүгнээс уурлаад амар уурлаад наатыгаа аамаа гэснэ баг амар жисэн уурлан заяа. Тэг би бас нэг удаа 3 сар ингээд тахаа гэрэлмаагч ингээд ууган жарлаа таны ангийн мөх доктор ч би таалтаа гүгүнчээлөө дүнгээ гарах гэдэг юм уу яах гэдэг гэд тэгэхээр би амар сайхан сэтгэл өөрлөл заяа. Тоогоо залгал тооги чамаа гэрэлмаагч дүнгээ гарах юм уу би таалтаа өгөх гэсэн чи би угаасаа муу гарна яадгийн нааданд би угаас муу гарна гэж хэлгээ над руу уурлаа. Тэгээ амар ингээд зүг зүгээр мэдлж урсан тоогийг гэрэлмаагш хоёр хооронд готго зоолоо манай. Отагаад нэг ирчихсэн. Дараагийн тоогийг бүрэн готгоод тоогоо бодоод хоёрын зургийн пүн гараад тоогийг амар миний хувьд бол биш л дээ. Зөөлж байгаад готглоо л гэдэг юмсан цаа. Шинэ Монголын амар хамгийн хөөрхөн бойс хэн байсан бэ гэх юм бол шүү. Инхаатай адилхан болохоор саруул заяа. Драфт фильмний нэгээр за. Тэгээ хоёр тийш заяа. Энэ гурыг нэг лайн заяа. Тэгээ дараа маа тоогийн заяа. Тоогийн нэр амар хөөрхөн хүч. Надад л ингээд ямар хөөрхөн юм бэ гэж санагддаг чинь ингээд тоогийн заяа. Тэгээ дараа нь манай фла заяа. За. Ингээд гурлаа ингээд шал өөр. Тэгээд энэ талд нь болохоор химиг хөөрхөж. Химигод уурсан гэж хэллээ. Би үгүй бай. Зүгээр нэг юм авчулан готгосоод. Манай дүүд нөгөө тэр подкаст хийсэн. Тэгээ манай дүүд чичээд юу яриад байгаа би тийм баямаа юу ерөөсөө биш. Надад тийм баясан ерөөсөө байхгүй. Тэгээд танай чи соохгүй. Соохгүй заяа. Та тийм чарч.
Тэгээд дөрөвт манай үеийн намсраа. Битээ хас оруулъя гэх юм. Яа, ингээд энэ дөрв бол яг миний хувьд бол ер нь тийм амар хөөрхөн тийм Манайс чинь флаш харуулга хоёрыг авъя. Тог нэг хэсэг мөөмөө бас ингээ олон их дэлгдэг байлаа. Тэгээд Шалтан зураг мөр хийдэг шүү дээ. тийм гэхдээ одоо тэгээд За тогийг бүр үнэн готголсон. Ер нь тогийн зарайсан тогийн даваа аялаад гэж нэрдэж яа тийм. дахиад нэг байгаа л да. Гэхдээ нэг сонирхолтой биш ээ. Яг ярьчих маа. Яг зүгээр жоохон пүш хэрэгтэй юм энэ. Тэгээд дэмцсэн болъё за. та тиймсэн ш. 3 дахь ингээ нөгөө төгсөлтийн юу гээд нэг зугаалганы өвчшээсэн чи манай ангийнх нэг баян буудлын яахгүй юу. Тэгээд тэгсэн чи ингээд бид нэр ангаараа 5 дахьт нь илүү хагас санд нь явна гэдгсэн чи тогийг зүж бас ингээ нэлээ найзууд ингээ 3-2 тас байгаа штэ. Тэгээд тэгсэн чи тоглолт найзуудтайгаа л явмаар байсан шүү. Нөгөөдөл яж нэг өдрийн өмнө явчихжээ. Багшаагаа найрж байгаа. Тэгсэн чинь найзуудтайгаа явмаар байна гэд яг тогийн над руу орж ирэхнээ. Чи бүх юг хас гэсэн зүгээр энэ дугаар зүгээр лайф апдейт хийгээд дууссан. За тэгсэн чи зүгээр ах уу цаачаа нэг сонсохгүй бах чиг. Тэгээд энэ идтэй цуг явуултаа гэсэн чинь бид нар бөөнөрөө дараа өдөр нь явахаар тохирсон болохоор яг тогийн санснаар яг явж болохгүйсэн юм аа. Чи явсан юм өөрөө гол. Би өөрөө явсан. Гэхдээ би яг ангийнхантайгаа цуг явсан байхгүй. Тэгсэн чинь тог заавал төрүүлж явна гэж уурлаад. За. Тэгэл явуул үсттэй жиг шиг. Эсвэл багш ингээд нэгдсэн журмаар авч явах гад үгүй гэдгийгсэн баг. Тэгсэн чи заавал явна гэж уурлаад манай ангийн багш заяа. Тэгээ манай ангийн багш охин байгаа штэ. Тэр чи мэдээж ээжигээ өмөрөөд бас чаг хийн штэ. Ингээ багштайгаа улаан цаа хэрэлдээд тах чаа. Нэг тийм хэрүүл болсон юм аа. Зүгээр тогийн нэмж дүүрсэн зүгээр ингэж байгаа чи. Ингээд чи өөрөө нохоо гэдэг. Юу яагаад тогийг. За тогийн дугаараар өгч. Уучлаарай. Гэтэ бол тоогд бол би маш их хайртай байна. Йоо тийм ээ тогийн энэ тэн дээрсэн жоохын ягаад амар инээдтэй. Энэ тэндээс дандаа юу ч таны анги биш мөртлөө ингээд надад сонсогдоод гэсэн чинь амар инээдтэй тхүү. Тэгээ одоо болсон одоо тогийг болсон. Тогигээд орон 5 bullet point тавьсан байгаа юм уу? Йоо за дараагийнх нь би ингээд зургнуудаа үзэж байгаад амар инээдтэй хайлайттай нөө. Ямар амар батхтай байсан би. Үу тийм үү. Бүр ингээд бүх найзууд маань ямар амар батхтайс би бүр өнөөдөр зураг явуулснаа. Би насаараа өөрийгөө танараас хамгийн бүдүүнэл гэж боддог гэсэн чинь танараас ямар ч ялгаагүй турхаа хөөрхөн охин байсан байх гэсэн чинь манай найзуудаас оюутан болтлоо өөрийгөө ерөөсө бүдүүн гэж боддог гэсэн чинь анхаагаас ялгаагүй бүдүүн байж явагдсан. Тэгсэн чинь би тэд ингээ бүр битүү батгах заяа. Тэг яг нэг хүүхдүүд батгардаг юм шиг тий. Тэгээ нэг айрсмэр сайхан харьцлага учраа болтгоо юм уу? Дух мох бүр нэгээр авах юм баг. Тийм амар исэн. Тэгээд бас өрөвдлөө өөрийгөө хөөх юм. Тэг амар хэцүүснэ таддаг гэсэн юм аа. Тийм ээ. Тэг ингээд яг энэ хамрын дэм бүр юм эдээтэй батгах дандаа гардаг гэсэн. Хамгийн disgusting штэ ер нь. Өсвөр наснд яг нэг батга амар имзүү гэдэг штэ хүнтэй ярьж чадахгүй. Хүүхдээ мөнхтэй өрхөж чадахгүй шалтгаан ер нь батга байх илбэг штэ тий. Чиний ярьс гайгүйсэн үү? За би миний амьдралд ер нь миний ярьсан дээр янз бүр юм гарч үзэж байгаагүй яг үнийг л баяр хүргэе. Сайн байна. Надтай байна. Нэг ч гэсэн. Тэгтээ манай дүүгийнх дээр аягүй их гард үстэйд амар ингээд ер нь өрөвдмөр штэ ингээл юм гарч мараал тэгэнгүүт. Хүн чи хүнтэй ингээд нарсаар ингээд нүрээрээ тулдаг болохоор ингээд гизнийхаар өөхөр тулахгүй юм да. Тийм болохоор яа. Тулах үедээ тулнаа. Тулах үедээ тулнаа. Йоо. Дараагийн миний би ихтэй өмнөхдөр ярьсан билүү яриаггүй лөө. Нөгөө шинэ Монголоос Нобелийн шагналтай ерөнхий сайд төрн мөрн гэний хөшөө барьдаг да тий. Тэр хөшөөний нээлтэн ч очиж исэн үү? Тийм бах. Нөгөө нэг хин дочка мочка хин сайн боёо энэ байсан юм уу? Тийм. Тэгээд яг ч нэг хүм болгож юм уу? За яг энийг хүм болгож байгаа юм шиг надад болов зүгээр л тийм хөшөөний нээлт болсон шүү л гэдэг дурсан юм. Таашаа ярил. Гэтэ ер нь бол би тэр ихтэй зөвл гэж боддоо штэ. Ер нь одоо ч яг ийм нас би залхаж байна. Нэг хэсэг болохоор бүгдээрээ сайн бос хичээ мичээ гэх нэг юм ингээд бүр амар тэгжсэн бүх хүн тэрнээс залхаад те. Дараа нь зүгээр л өөрийгөө хайрал, чи зүгээр л байгаагаараа гоё те. Зүгээр л чи ингээл хангалттай гэл нэг тийм юм одоо бүр ингээд хитэрсэн юм шиг санагдаад сайн биш байж болох уу гэд тэр дуу муу гоё л тоо. Гэтэ одоо бүр ингээд үнэхээр чи сайн биш байж болохгүй гэж хэлмээр санагдах хүртэл байдаг болсон юм шиг бүр ингээд хитэрсэн юм шиг санагдаад зүгээр заримдаа нэрнгэсээ болохгүй юм шиг санагдаа. Одоо бол за бас арай хөшөө чи тэ 2 3 хүүхэдтэй
чи ингээд юу яа ингээд тижигээд авцсан хамт сайхан амьдралаа босгоно гэж босгоцсон ихнэр хөвгтдээ ээжиж сайн биш байж болох уу гэд хөвчимээргүй байна гэж бодогдмоор тий одоо ингээд юм сөрөг бодол надаа айгүйх сүүлүүд юмар давмгаалаад байгаа гэх юм уу одоо чи ингээд байгаараа л гоё одоо чи you are enough тий одоо ингээд чи ингээд амрах хэрэгтэй мэрэгтэй гэж байгаа хүмүүс чинь бүр ингээд хэтрүүлсэн хүмүүс зориулсан үг байгаа болохоос яг ингээд юмаа хийх гэж байгаа ч юм уу яг ингээд нэг гоё ингээд амар амьдралын үерч хүчтэй орох гэж байгаа хүүхдүүдэд бас нэг тийм зориулсан үг бас биш юм шиг санагцсан. Тэгээ бодохоор би бол яг чиний над хэлэх гэж байгаа юм чинь бол эсэргэлээ нэ. Тамд крин санагцсан юм уу тий? Үгүй зүгээр надаа ингээд биелэгдэшгүй юм шиг тухайн үед ингээд санагдчихсан байхгүй юу? Зүгээр ингээд тэр хөшөө ингээд юм одоо шууд миний үед ингээд босч байгаа болохоор тэр нь шууд ингээд над руу чиглэж байгаа юм шүү дээ. Би бол хизээч тийм юм руу ингээд амар холын тийм юм шиг. Тэгснэ манай барьсан хүн нөөрэ их хурлын гишүүн болсон юм аа. Галагш шүү. Нэр ерөнхийдөө цааш удахгүй ерөнхийдөө хөшөө дээр нэр тийм биш. За ойлгохгүй хүмүүс ярих юм бол нэг юм хөшөөний суур тавиад тэндээс шинэ Монголд ирсэн хамгийн анхны юу лээ. Улсын хурлын гишүүн биш шүү дээ. Ерөнхий сайд. Нобелийн шагналтан. Ерөнхийлөгч. За нэг юм Нобелийн шагналтан ерөнхий сайд эсвэл юу вэ нэг юм 3 4 юм байгаа. Улсын хурлын гишүүн бол биш хаа. Биш. Нэр өөрөө гаргаж байгаа юм шүү дээ багш гэж. Сайд зүрх нараа гэж гаргаж байгаа шүү. Өөрөө барьсан гараад. За муухай багшаар муухай чи би багштай хоёр багштай амар найдлага тавьдаг шүү. Гэхдээ надад бол тэр яг үнэндээ нэг амар бас хэцүү зүйл биш юм шиг санагцсан. Нэг хідэн дэвтрээ зорчоод гарч ерөнхийдөө үздэг чи юу вэ? Чи тэр шандан дотор зандан шатар матрыг харуул. Яг надад яг хит хэдэн моментод амар боломжтой ч юм шиг санагцсан гэхээр чив дээр яг биш өж болно заяа. Чив дээр гэж бодогдчихэж магадгүй ч гэсэн нэгдүгээр үеийн тэр Бацаа ягчин тэр судалгааг сонсч ирсэн үү? Нөө хавдрыг яадаг уу? Харвард юу өдөрт хийдэг. Тэр Бацаагч дээрх юм бол яг амьдралаа бүр яг тэр судалгаандаа зориулсан. Хийж байгаа юм. Би тэр Японд ахт юугаа төгсөж явахтан сонсч ирсэн. Амар олон юм дээр сонсч ирсэн. Тэгээд тэр нь бүр амар талаг заяа. Тийм. Би бас сонсч ирсэн. Тэгээд ингээ яхад үнэхээр тэр юу болох юм бол яг хүн төрлөختнийг аврах гэдэг. Тийм яг тхий юм шиг санагдаад тэгэл юу ч ярьлаа да миний ингээд санаанд үрлцсэн юм нэг үүдл смэсли ярьсан юм шиг хөөрхөн нийгмийн ингээ би юу болох тийм. Тэгээд ингээд Японоор ч тэгснэ ингээд жишээлбэл нэг арьсаа ингээд идэхгүй болтол одоо ингээд түлхээ гэж бодоход чиний ирээдүйд ингээд шуудангаар арьс чинь ингээд ирээл чи зүгээр тэрийг нагаал ингээд юу адаг болно энэ тэргээл зөөрийнхаа нэг юм зүгээр жишээ авч бидэрт ойлгуулах гэж ярьсан юм тэр ихгүй юу. Тэгээд нөгөө нэг амар олон нөгөө химийн домбиноос нь ойлгосон юм л нэг иймэрхүү зэ. Тэгээд бид амар хэмэрсэн. Тэгээд би бүр ямар мундаг юм бэ гэдэг бүр үнэн хаамбал за бүр ингээд мундаг тэгээд амар хаамбал тэгээд тийм. Тэр мэрийг сонсоод хоёрдугаар нэг амарлаг санагдсан юм зорогт сүлд Каны наадамд явсан штэ. Тийм. Тэгэхэд бас Оскар бас юу юм шиг л ойрхон юм шиг л санагдсан зүгээр. Ягаад гэх юм бол зорогч чинь бүр ингээл яг надтай зэрэгцээл драмын дугууланд ингээд байж исэн. Конт гэдэл явж исэн хүн. Идэл комо хуваагаал тий багшийнхаа цалин хуваач юм ахуулж идэл ингээд явж исэн хүн байхгүй. Тэгэхээр чин ингээд зорж исэн юм амар энгийн юугаар ингээд тэр юм амар ойрхон болохоор надаас бидний амар хол гэж бодож инээж байгаа юм яг үндээс ойрхон байж магадгүй юм шиг л санагдсан. Тийм болохоор зүгээр надаа ингэж тийм мотивац байгаа нь амар гоё санагдсан. Гэхдээ чиний хэлгээр багш өөрөө л гарах нь тий. Тэрэн дээр нэг дугаард нь өөрөө л нөгөө нэг Squid Game нөгөө өвөө нөөрөө гэж тийм байж гадсан би гээд чи хэлэх байж тэр талаар нар тэр юм уу. Сэрэг. Хоёр. Тийм. Амар инээдтэй юм орж ирсэн нь. Ингээд зуны сургалтгээ болдог гэсэн шүү дээ. Тэгээд зуны сургалтаар чи хүүхдүүд хөөрхөн Япон хэлээ бас нэлээд дайггүй сайжирчтэй шүү дээ. Тэгсэн чинь манай ингээд нэг охин суугааг байхгүй юу? За. Тэгэл тэгсэн чинь нөгөө гэрлээ чи ингээд амар хорон хөхт ингээд наан цаа гараал. Чи зуны сургалт суугааг бид нарт авах шүү дээ гэл маргил ингээд. Миний бас нэг тийм хөдөлгөөдтэй байхгүй юу? Тэгсэн чинь яг тэр охины нэг тийм хөдөлгцэн байсан шүү дээ. Би юм анзаарахгүй шүү дээ. Тэгсэн чинь баах ингээд эхний сарын нэг баах гадаад хүмүүс орж ирээд яг Япончууд орж ирдэ шүү дээ. Тэг ингээд юм асууж агаад баах юм асууж агаад зуны амралтын жилүү нэг юм доо диска гэд асуусан байхгүй юу? Доо диска гэдэг нь одоо өөрөөс мэдгүй. Hey Siri. Тэгэл доо диска гэдэг нь зүгээр л how was it одоо how is it юм how was it гэсэн үг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөх нь доо дис гэж ярьсан байхгүй юу? Ойлгосон уу? Яг урдан цоцоо доо дис гэдэг бүр амар урдан гэсэн байхгүй юу?
Тэгсэн чинь бүр ингээд яг тэр үед нэг амар нэггүй юм. Тэгээ нөгөө дахиад доо диск гэж манай нөгөө доо диск. Одоо англиараа орчуулбал юу гэж хариулах юм бэ? How is it гэсэн чи how тиймэрхүү Монголоор ихэндээ ямар байсан бэ чи ямар байсан? Ямар байсан бэ гэсэн ямар байсан л гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд бид нэр гарын явснаас тэрнээс хойш тэрийг бүр ингээд доо диск гэдэг. Тэсэн чинь тэр охин яасан гэж бодсон зөө. Нийгмийн ангиас ганцхан хүн момшаад тэнцгээд манай тэр ангийн охин тэр охин гэсэн зөө. Тэр ч би үнэхээр амар мундаг охин гэж боддоо шүү дээ. Би тэгэхээр тэр ингээд сошиал бүр ингээд ямар ч итгэхгүй байхгүй юу? Гэтэ тэр үнэхээр амар мундаг охин. Ер нь би сүулт амар бацсан. Би тэгээд би нэг ингэсэн тэгсэн гэдэг юм ярахаас амар ичтгэн шинэ монголоор дүүрэн яг нэг тийм амар хамбал гарууд ерөөсөө ингээд өөрийнхөө юм ингээд наач чиг чанал үүсгэх жоохоо юм ингээд 30 минутын видео болгоод ярьдаг хүн гэж байхгүй поо ингээд гоцоод хүн байхгүй. Тэгээ тийм болохоор хүмүүс нэг мундаг зонтог гэж ярихаар би жоохоо хичээд байдаг нь ер нь амар тийм. Тэгээ тэр охиныг үтчихэд ёо би нэрээ гэж бацсан. Тэр охин манай ангиас ганцаархнаа нийгмийн ухаанаас момшоод тэмцэжсэн байхгүй юу? Бас тэнд очсон байхад нь ээж нь ингээд бас хор тавдар тусаад тэгээд юу ааж маа тэгээ би ингээл амар тэрний ингээд excuse хэлмээр байгаа штэ яг энэ яг ингээл бүх юмоо зориулаад тэ ингээл яг карьерээс яг хөрчиж гэж хэлмээрсэн ингээд 3 хүүхэд төрүүлсэн заяа. Вау за. Тэгээ сая хэдхэн хоногийн өмнө харсан чи full bright аваад Америк явчихсан за 3 хүүхэд аваа. Oh my god. Йоо тэгээд амар лаг тэгээ бүр үнэхээр амар хаамлтай орс хэлний амар төгс англи хэлээр амар тэгээ япон хэл тэр тэгээ юу доод стандарт зүгээр бид нэр өөртөө доод гэсэн заяа. Тэгээ тэр нэрэнгээс амар хүн яг тэр шиг хүмүүс нэрэнгээс амар лаглаг. Манай тийм жок болохоор хүмүүс нэрэнгээс мангар их байдаг шүү. Тэгэл манай ангийн бас тиймэрхүү амар лаглаг юмнууд байд юм аа. Тэгэл за тэгээд I'm sorry. Окей яа. Тийм үсэж нэрэнгээс хүмүүс амар иччих юм аа. Зүгээр. Та нар тэр хөшөөн дээр гаралтай. Тэгвэл би баг яриагаар анхны сэлбэр батлаа байсан болгоч тийм үү? За миний дараагийнх төгсөлтийн баяр. Би ч 2 удаа төгсөлтийн баяр хийсэн. 2 дугаар ангид 3 дугаар ангид ер нь амар гоё болдгийн юм шиг. Зүгээр ингээд одоо ингээд шууд ингээд нүдэнд яаж байгаа байхгүй юу? Тэгээ бид нарт ингээд ганц гоёх боломж нь ус мүсэл амслах байдаг шүү дээ. Тэ шаавс нэг бүгд өөрийнхөө формтой байна. Гэтэ тэрнийг бодлон гоё юм шиг. Амар үйлцэл зурнууд байдаг шүү дээ. Чүйлсэн үү? Нөө. Чүйлгүй. Чүйлэх шин. Наад нэг ойлгох нэг. Нохонуудаа өгснөө үлсэн гэсэн. Би одоо дахиад нохоо гэж дуулах гэж бодохоор нэг эрдмийг сурахаар буцлаа гэхэд тэр дуу бас явах байлаасан. Энийхэн нас надад гэхдээ тэр үед хамгийн ингээд айгу прешертэй санагдчихсэн. Яг намайг 3 дахь ангид тахч чинь манай ээж жирэмсэн. Тэгээ магадгүй 8 сарын 31-нд төрсөн. Тэгэхээр би яг хэдхэн сарын өмнө төгсөж байгаа шүү дээ. Тэгээ тэгэнгүүтээ яг би яг санаж байна. Тэр үед манай хонхны баярын мөнгө хураалт гэж амар их мөнгө байсан. Надад бүр яагаад ийм их мөнгө хурааж байгаа юм бэ гэд ваа гэд ингээд баг тэгж бодтол тэгээд тэгсэн чинь ингээд илүү дахиад авлуу яалаа ингээд эцэг эхчүүд бас баярлнаа. Хүүхдүүдээ 3 жил ингээд сургасны баяр тэмдэглэнгээ Sky Resort-д багш нар эцэг эхчүүдийг оруулах мөнгө нь орцсон мөнгө илүү эсвэл дараа нэг такс макс таслаа. Ямар ч гэсэндээ ингээд нэг юм зэбэд нэг амар баяа хэлээж аваарчгаар амар ядраатай тий. Гэтэ ер нь тэр үеийн тэр мөнгө хураалт амар надад л бүр амар хүнд тусч исэн. Тэгэл яаж манай ээж удахгүй төрөхчихсэн. Тэгэл ерөнхийдөө манай ингээд санхүүгийн байдал чам марч зүгээр л зүгээр жирийн үеийн мөнгө хураасан ч гэсэн өгдөгөө гэдэг үгүйш тэрийг. Ямар жирийн үе зүгээр үеэрээ юм хүм зохиож ингээд мөнгө хураа. Би мөнгө хураадаг юм байна. Тийштэй. Би сахин тэмцээний мөнгө хураахт нэр өгөөм шүү. Яг надад дуусч байгаа. Би яг зүгээр халт бодож байна. Ер нь л яг тэгж их мөнгө хураах бол бас амар хүнд тусдаг. Яг нэг хонхны баярыг гайгүй нөгөө Япон явах комиссник амар яг нэг тэгж хөлтөөж хэрдэг хүн байсан байхгүй юу. Тэгээ нэлээ өндөр дүнтэй мөнгө хураагаад тэгээд бас зөрүүлээд бас хилэмтэй ч ээж аав нар байсан болохоор бас гайгүй дуу. Гэтэ ер нь л бас тэгсэн. Яг хураас нэх байсан ч юм уугүй ч юм уу. Чи бас тиймэрхүү юмд угаасаа мангар нэрээ. Өгийн бэлгэсэлтэн нарийн байсан. Тийм ээ би угаасаа тийм мөнгө харахтаа угаасаа. Тэгээ тэр мөнгө чи хураадаг нь бий вэ. Тэгээ тэр чи үлдсэнийг бид нэр өөртөө гаргаж дуустдаг байхгүй юу? Эш хөө. Миний найз манай ангид байсан найз нь яг өгнө. Найз нь 5000 төгрөг илүү. Яг тэр чин хөөрхий тэгээ зохион байгуулж байгаа нь авж байгаа нэртэй. Тэгтээ бас аваад иддэг гараад бас байдаг юм байна. Амар gossip сонсон тий. Тэрийг ярил арай бас муухай. Арай муухай. Тэгтээ тийм яхав гарууд байгалах л та. Тэгтээ яг үеэрээ зохион байгуулад ингээд яг нэг юу гаргаж байгаа юмнуудад
бас яг тэгж хинч өгөхгүй байж махгүй байхаар амар зүйл. Би инглээ та нар мөнгө өгөөрэй. За ёо. Өгөөрэй гинэ. Тэгтээ сая яг өгөөгүй. Тэгтээ яг чиний мөнгөндөө биш ингээд зүгээр хурааж хагаад нь чиний уурч үрээд идэм шүү. За магадгүй. Тэгээ дээрэс нь ингээл мөнгө үгүй тэгтээ ингээл ээжээс мөнгө асуувал наад руугаа тэдэн дансч гэл хэлэх жуулна амархан л та. Тэдэн нэг төрөх хичгээд хэдийг хурааж илаа. Би ч хэдийг хурааж илаа гэж хэллээ. 200,000 болов 250,000 болов. Яа тий би өөмнө. Тэгэхээр тэр яг төгсөлтөө одоо яг энэ чинь миний кармаас гараад байгаа штэ. Тэгээ яг тухайд яг ээж аавын мөнгнөөс гараал тэгэл манай нэз ялчгүй дааргүй хэрэг гусаад орчиж. Охин баяр мөнгө өрөөж. Йоо харин тий би одоо тий яг ийм амар dark үе дээр байгаа болохоор жоохон dark юм. Түүнээс би айгу гэгээлэх хүн болох гэж хичээж байгаа. Тоги гоё гэгээлэх дурсан чинь миний нэз. Тий тоги бит хоёр чиг. Ер нь тоги бит хэдэд маш тийм гоё гэгээлэх дурсан зөндөө байгаа. Ялангуяа ингээд амьдралынхаа 10 гэтээ ер нь ихтэй хүмүүс яг 10 жилийнхаа сүүлийн үеүүдэд ер нь ингээд яг төлөвшөөд айгүй хөөрхөн дайггүй болчт юм байлээ. Тий тэгээ явах тий. Тэг ингээд зоддог байснаа гинт ингээд зодгоо болж өмөрч тэгээд. Тийм бас ингээд хайрлж маярлаа тий. Тий найзаа яасан би нэмж ирэхгүй байгаа мó гэж яасан найзаа гэд. Тэгэж мэгээд хэлдэг юм байлээ. Надаа нэг орж ирсэн юм гэсэн чинь болохоор зүгээр амар рандом юм хэлчихээ заяа. Тэгээд бид амар хэнгтэй хүзэрддэг гэсэн юм лээ. Агийн хөш орж ирээд би ингээ зураг үзэнгүүт бидний дандаа хүзэрдэж байгаа зургнууд за би бүр мартсан байлээ тэрийг. Би тэгээ өрнө улаан хүзэрчин багасаа л хийсэн юм лээ. Тэгээд яг нэг хитэн тоглолдог хөөхтөд байдаг гэсэн юм аа. Тэгэл бид нар баян хүзэртэй явчихдаг. Тэгэл агийн хөш авидэр гэл тэнгүүд ус юу асууж байгааг нь мэддэг. Тамиг шиг ингээ хүзрөө гаргаж өгч мөгдөг. Яг тийм юм гэсэн. Гинт тэргээ санчлаа. Дараа нь нэг сансан юм гэсэн чинь урлагийн үслэг ямар гоё байсан бэлээ. Ер нь бол бид хэдийн 3 дугаар ангитай дээж чадсан ганц гоё дурсамж бол тэр урлагийн үйлчлэгэл байсан юм билээ. Тэргээ уц муцтай хийсэн та нар санаж байна уу? За чи санахгүй манай шинэ Монголын санана. Чи таг төрүүлсэн юм уу? Төрүүлсэн. Тэгвэл тэгвэл 2 удаа тоглож мөглөө. Тэгээ тэр нэг хоор том амар гоё шүү. Манай цэргийн жоохон тийм байсан юм уу? Би бол урлагийн үйлчлэг нэг ч алгасаагүй дээ. Ямар сони. Гэтэ урлагийн үйлчлэг чинь нөгөө нэг үздэггүй шүү дээ, үзэж болдгоо шүү дээ. Манайд байхад тоглолтын үзэж болдог шүү дээ. Төрүүлсэн намрууд. Төрүүлсний үз. Төрүүлээд уг нь хийжсэн шүү. Номын санд хийжсэн. Гэтэ тэр үед нөгөө нэг дээдлийн 5 давхрын юм ашиглалтанд ороогүй байсан. Хэдвэр ингэдэг 2 дугаар ингэдэг. 3. Тэгвэл бол би үзсэн л ах. За яг зүгээр. За тийм тэр ер нь их хамгийн нэг хамтдаа нэг юм хийхэр чи хүмүүс хоорондоо дотно болоод нэг юу байдаг штэ нэг тэр момент байж дээ гэж зургууд арахт тэр ер нь ямар гоё зураг байсан мөлий. За дараагийн dark чи юу байсан бэ? Яг dark гэсэн чинь ингээд би тоогоос гоё дурсамжийг хассан чи тоог чи тэрийгэ яриач гэ дандаа миний dark юмнууд триггердээд за тэгсэн чинь би ингээд тост байдаг яваачлаа. Би ингээд нэг волейболын секцэнд дөнгөж явж эхлээ сургуулаас гадаа тэгэл ингээд волейбол тоглох ер нь амар ингээд дуртай заяа. Гэтэ ингээд тийм сайн чадахгүй заяа. Гэтэ бас ингээд шинэ ангид орж байгаа юм чи бас ингээд чаддаг юм шиг санагдаад. Тэгээд тэмцээнд орсон чи манай ангид чинь хин байж юм гэж штэ. Сэги бомба гэж. Тийм штэ. Акулууд наа за. Акулууд нь байгаа хгүй. Тэгсэн чи ингээд би хүн бүглөө орсон чи фейлдэд болдгоо. Би ингээд фейлдэд байхад манай халтаад байдаг. Тэгээд тэгсэн чи тэрийгээс загнуулдаг ярихгүй юу гэсэн чи нэр ингээ алтахаар амар загнадаг гэсэн юм байна. Гой өөртөө ихтэй тэгж гой тоглож болж байгаа чинь юу одоо. Тэгээд тэр мэр ингээд би одоо яана ингээ алчуул яана гэд жолон шилгалтаа унсан тэрний боо. Тэр ингээ алдаж малтахаар баг аллаа маллаа гэ хүүхдүүд амар тэгтэй. Яа тэрнээс нь би ингээд амар яагаад миний нөгөө нэг ингээд улам anxiety маань триггер. Яг өвнөгийн дотор өвнө эвэл хоёрын дотор тэр anxiety ингээд тий дараагийнх нь болохоор чи тэрийг яриач гэдгсэн чи би бас нэг урлагийн үзлэг шүлэг уншиж орохгүй юу? Шүлэг унших олдохгүй гэдэг тэгсэн чи тэр нэг сайн оноо аваагүй байхгүй юу? Тэгсэн чи яриач гэсэн. Тэгээд би чамайг ард урч угнаагаслуулж манайхад тоогоорлог баах ярьсан шүү. Би тэр үед тоогоогоо сонсоогүй яамаа чи гэсэн бол хэд өдөр босч ирэхгүй байхгүй юу? Тийм юм ярихгүй байхгүй юу? Одоо тоог зөрүүлж шүлэг уншиж хин чи юу гэж ярьсан? Зүгээр одоо бол би хотлаад ирлээ. Одоо ч өөр чи ямар ангил болсон юм байна. Тоги хоёр ингээ одовшруулсан. Олсон. Гэтэ ер нь бол хүн ингэж өрддөг хүмүүс чинь буцаад ер нь тоглоомоо хүлээж авч чаддгүй шүү дээ.
За манай тоо юм. Миний хариулт ч тэгэхгүй. Би ч гэсэн хүний их үддэг нэ буцаагаад бас үйлдэлээ хэлүүлэхээрээ бас шатна штэ. Тэгээ бас энэ ингэж хүмүүс хийдэг хүмүүс чинь бас нэг төрлийн хамгаалах механизм нь ажилладаг байхгүй юу? Өөрөө ямар нэгэн тийм жоохон insecure юмнуудтай тэгээд нэг жоохон яг нэг тийм байд юм а. Тэгээд ингээ буцаад яг тэр юм бол хүлээж авч чадахгүй тий зүгээрээ. Тийм учраас ингээ зурхаар уурч байгаа. Хүн нохоо гэж дуудчих чи уурч болохгүй шүү. Яг наачаас яг надад байдаг зам. За өөр манай үед яг хулгайч байсан. Яа ямар dark podcast. Тийм. Гэтэ би яг тэр хулгайчийг хүмүүс болохоор ингээд яг иргэн тэр бол иргэн за би яхав зүгээр нэг энэ зүгээр хамаагүй шүү иргэн гэж хэлдэг байхгүй юу. Гэтэ яг хин ч хараагүй болохоор сайн мэдгүй үсэлвэ. Төрслөхгүй төртэл ингээд амар хогийн хулгай ихтэй бас хогийн. Гэтэ амар яг дотроосоо гэдгийг ингээд мэдээд байгаа байхгүй ингээд хамгийн дугаа те ном минимум сагаас одоогийнхоос авч илүүгүй лөө өөрийгөө хамгаалах чадваргүй тим ингээ хүүхдүүдийнх нь ингээ сагаас одоог үгүй сагаас одоог бас нохоос огоодоо дээрлэхүү тим хүүхдүүдийн ингээ өмд нүс ингээ хайж аваад юу аваад байгаа тэгээд мөнгө авцсан нэг 1200 чи нэг тухайн компани мөнгө байлаа да тэгээд тийж мөнгө зөнгө авчдаг хулгайч бол манай үед бол нэг байсан чи тэр нөгөө нэг юугаа цуглуулах мөнгөгүйсэн гэсэн үг хохны өөр ингээд тэр үер биш үү нэлээд биш өөр хогны өөрч баахан татах мөнгө татсан би биш шүү жигш а тийм нөгөө манай төгсгөнд манай ингээд нөгөө флаг шүү дээ тийм флаг таахгүй флагын талаар хутга байхгүй за флагын талаар хутга байхгүй тэгээд тэгсэн яг нэг байгаа л та. Тэгээд хөөж угаасаа флаг хийж тэгээд флаг тэгтээ угаасаа хизээч флаг ус энийг үзэхгүй юм чинь цааш сонсохгүй. Ярьч яа гэж. Энэ зүгээр хоёрын эхлийнх нь натаа маа техникийн зүгээр ингээд юу яагаад гэхгүй юу? Флаг ингээд би амар гоо ингээд мөнгөө зөриулаад би амар гоо ингээд өнгийн үзэг авдаггүй. Тэр үуч нөгөө нэг ханц ингээд өнгөөр ингээд дээр нь ингээд бичдэг байсан шүү дээ. Тэгээд ингээд авсан чинь флаг надад чи би авчлаа гэхэд тэгээд би ихэндээ уурлаагүй. Би тэгэл за буцаагаад өгөө гэсэн чинь болгаач боллоо. Өгөө гэсэн чинь өгөхгүй байсан хгүй юу? Тэгсэн чинь ингээд өхгүй байж байгаа би тэгэхээр байхгүй ахынд нь өөрөө буцаад авчихгүй юу. Тэгсэн чинь ингээл яг миний харцаад гэсэн миний чихэн дээр ирэл хулгайчаа гэл ингээл чихэн дээр тэгээд байхгүй юу. Би бол нэг тийм нэг амар уурлахаар биш штэ. Нэг ингээл л гэд. Тэр үед нэг яагаад ч бүр амар уур хүрээд би ингээд бүр ингээд Netflix карманы юм авцсан байжсэн чи чихэн дээр гэлэн чи айгу хүнд тусч тий. Тэгээд би тэгсэн чинь миний бүр амар уур хүрээд би бүр ингээд ширээгээ өшгөлтлөө ууралж үзсэн шүү дээ. Тийм. Тэгээ бас флаг намайг чиний чи балаа буцааж хол чигаа болгож эхэлчихв. Өөрийнх нь ингээ одоо тийм л шүү дээ. Хүмүүс нэг нохоо гэж дуудаж байгаа. Тэр бол зүгээр наацах юм. Ширээгээ ингэж өшгөлж ингээд ууралсан санаж байгаа. Тэгснэ тэрний хатар уйлж байгаа заа юу. Тэгээ дараа нь ингээ флатай тоглолжсэн чинь би одоо өөрийгөө тоглоод тань л гэж бодохгүй юу ингээд амар гоё ингээд амар армаж тэгсэн чинь нөгөө чи ингээд тоглож амар жоо би ингээд яаси тэгээд тэгсэн чинь нөгөө чи яг нөгөө нохоонууд чиний амар флайс чи зүгээр нохоонууд амар жоо тэгсэн чи би амар гоо Шо domestic abuse. Миний яг хараа олчих. Хараа олчих. Тэгээд флагтай амар шүрмстэй заяа. Ингээ флаг миний хойс одог гэсэн таахгүй юу. Тэг ингээ надад дандаа чи бидний гарын үсгийг авч явах гэдэг байхгүй. Яагаад би гэсэн чи найз нь удахгүй найз нь чарэг гэж би л гэж би удахгүй амар одоолно тэр үчи миний гар үсгийг авч нэр яг тэгж хэлдэгсэн гар үсгийг авч чадахгүй шүү би ч юм одоо зураад тийм солиотой нууш тэгээ үсгээ өгч гэлээсэн биш харин тийм яа тийм тэгээ флан намайг баг 2-3 ойлуулж ирсэн баха яа амар хайрын дээр миний тэгэл Хамгийн гоё 2022
2026 оноо хамтдаа планетахад бэлэн үү? Бүтэн жилийн турш төлөвлөхөд, төвлөрөхөд, зорж биелүүлэхэдтэй налгуурхан туслах аяллаа тань хамтрагч Planet-тэй танилцгаая. Жилийнхээ зорилго төлөвлөгөө, хүслийн жагсаалт, хүслийн самбар зэрэг бодитоор тодорхойлох хэсгүүд. Сар бүрийн төлөвлөгөөгөө англиан бичиж, эренблэн сарын төгсгөлд нь эргэн дүгнэх хэсэг. 7 хоног бүр зуршлаа хэвшүүлэх, талархлаа бичих хэсэгтэй. Аялын төлөвлөгөө, үзсэн кино, уншсан ном, талархлын тэмдэглэл, хадгаламж зэрэг тухайн жилийг тодорхойлох бүтээлч агуулгуудтай. Чөлөөт цэгэн хуудсуудыг ч мөн агуулсан бөгөөд он сартай болон он саргүй хувилбараа сонгох боломжтой. Планер бүр нэг нүр стикерийн хамт бэлгийн цаасан уудтай хүргэгдэх болно. Хамгийн гой 2026 оноо хамтдаа планд. За чамд өөр вэ нү? Надаа юу энэ юу бичсэн л драмын дугуулаа. Би драмын дугуулнахта үнжигийн авах гэж түрээд шүү дээ. Тэрний дүр тоглож исэн байд юм да. Тийм үү? Oh my god. Тэрний газрыг харсан тэр нэг сэтгцэн юм тоо шиг л. Гэтэ бүр амар инээдтэй юмнууд байсан заа. Жохон амар кринж юмнууд гэх юм уу. Нэг юм танилцах үзлэгтэр би нэг юм батламж бариад нэг мөнгө бариад зураг авчихжээ. Эвгч ийн гэдгсэн чинь шинэ Монгол шилдэг боловсрал илтгэлийн уралдаанд 2 дугаар барьсан тулаа. Шинэ Монгол шилдэг боловсрал. Ой додролт. Уугна юу үзий адилтдаг тэндээс л авч ирлээ шүү дээ. Тийм. Нэс маргил тэр энэ дэр гарах шигсэн. Би шитэр нэг танилцаад орж исэн шүү дээ. Манай ангийнхан нэг юм цагаан бэлэдээ зүрх хийж мэгэл баарнд байсан юм аа. Нэг хялт хийжсэн чи санагдах гад. Ямар баарч үлээ. Мэд тузаач үлээ. Манайх нэгдүгээр ангийнх байсан болов тэр Чикаго илүү нэг тийм Баянбүрдийн тэндэдэг нэг мэд өссөн шүү дээ. Наачин тэгвэл наачин танаа 3 манай 2 юм шүү. Ямар ч нэг тийм болол нэг орсон лсэн. Тэгэл хийх юм их орсон мөлий. Тэгээд яхтай хөрхөл хөмсөн бэл шүү дээ. Тэгвэл танай үед ийм арын алганы хүүхдүүд орж ирдэг гэсэн үү? За нэр хэлэхгүйгээр эсэлт авдгүй жилүүд байгаа шүү дээ. Угаасаа эсэлт авдаг тодорхойлж жилүүд байгаа 6 10 10 гээд. Тэснэ гинт нэг ширхэг хүүхд ороод ирдэг. Танай үед орж ирдэг гэсэн үү? Байсан. Нэг охин байсан. Тэгтээ би ерөөсөө тийм баяал гэж юусэн мэддэг байсан чинь сүүл жоохон мөнгөтэй л л. Яг хав дээр ямар нэг шалтгаантай нэг багшийн хүүхэд ч юм уу, нэг спонсорын хүүхэд ч юм уу тийм байдаг л та. Тэгтээ харин гинт тэгж орж ирээл. Одоо тэгтээ айгу гайг болцсон заяо. Намайг яг сургуульд байхад тэгээд ойтон байгаад миний гиз бүр амар ингээ хорж дуурдаг байсан шүү дээ. Өсөг ирнээсээ. Тэг би тэрнээсээ бүр амар ичдэг байсан шүү дээ. Манай нэг найзах тэгдэг байсан шүү дээ. Айгу сон тэр одоо яагаад тэгдэг байсан юм бол одоо тэг ингээл манай ажил дээр ажлын хүмүүсийн гиз дуу манай партнер гиз дуурч муурал тэнгүүд амар жок болгол ингээл амар тэгээд тэнгүүд би тухайн үед болохоор яана ла сонсч өгдөө. Ий задуулах үедээ гэл амар тэгж боддог гэж л. Флайн тэр урлагийн үйлчлэгэн дээр дуулдаг байсан уу? Гүү. Флаг тэгж үүлж мүгэлдэг гэж өстө хин ч дотроо өглөөлөө явжсэн мэт би тийм дотроо ингээд таны толгой дээр цахиур хагалнаа юу гэж. Өчтөр Эвелийн нөгөө юу начиж байгаа байхгүй юу? Концерт одоо энэ чинь нөгөө энд Австралийн юу чинь primary school гэх нэгээс 6 бэлтгэлээс 6 дугаар хүртэл анги тэгээд 7-оос 12 гээд ингэж 2 салтан шүү дээ тийм боловсролынхын систем. Тэгээд бэлтгэлээс 6 дугаар ангийнх нь бүгдээрээ нийлээд энэ Hawthorne Arts Center-ийн тэр заалмал танхим мэхэм яасан ч гоё энэ манай дүүрийн театр маш тийм газар аваад тоглолт хийнэ гэдэг жаахгүй юу. Бараг мдээгүй заяа. Тэр тоглолтын зар ирэх хүртэл бэлдэж байгаа ч гэж мдээгүй. Тэгээд бүр ингээд маар easy хийж байхгүй. Тэгс нэг $20 тикет зарж байгаа юм заяа том үний. $20 гэдэг чинь бас нэг хямдхан үн бас биш шүү дээ. Тэгээд юмэр чинь тэр бацаануудыг үзэхэд бол бүр амар чийл заяа. Нөгөө гарууд чи 6 15 тэхлэн гэснээр 6 хүүхдээ авчраарэ гэж байгаа байхгүй. Манайд бол эзэж тэхгүй 3 цагийн өмнө тэгээд гутал ховцаа бэлтээд тэгээд тий бид нар бүр тэр нөгөө нэг шинэ Монголын 5 жил 10 жил юу хэдэн жилжүүлээ тэрэнд орж байгаа хүүхдүүд сая хэдэн жил нь боллоо 20 жил нь боллоо тэр тоглолтыг харсан уу ёо амар байлаа шүү дээ Монгол улсын дөөр бүжгийн чуулга ямар юу шиг л зүгээр ингээд бүр тоглол мөглөлт бүр үнэ амар тэгээд тэр хүүхдүүд хичээлэгийг бахаач тий тэр хүүхдүүд хичээлд оруулдаггүй тэгээ ер нь ингээд амар бүр чи тэр нүртний юу орж исэн үү? Тий харин тий ингээд яг ингээд ордог хүүхдүүд ингээд ер нь ингээд амар пүүшлээ авчихдээ шүү. Тэгээ тэр тоглолт моглол бүр үнэн супер заяа. Гэтэ яг тэр талаасаа бол би бол алийн зөв бурууг ди хэлж мэдэхгүй л юм л та. Ямар ч хичээлдээ суудаг л мэд. Нэг талаасаа тэр хүүхд чинь ингээд хичээлдээ суухгүй байх талаараа ингээд жоохон хохирж байгаа. Эднэрийнх ингээд зохион байгуулж байгаа нь бүр үнэн чийл заяа. Бүх сургуулийн би одоо ингээд $20 тэг захиалсан тийм сургуулийн захирлээсэн бол алж байгаа за. За бэлтгэл ангийнх нь ногоон юм өмсөөрэй. Дараагийн 1-р ангийнх нь улаан юм өмсөөрэй ингээд ангийн өнгийн бодолкоор жигдрүүлсэн. Тэгээ зарим нь мартцсан заяа. Тэнгүүтээ ямар ч хамаагүй өнгийн дунд нь ингээд сондгоорч өмсөж зогсож байгаа. Тэгснэ анги болгонд нэг дуул зааж өгсөн юм шиг байгаа нэг найрал дууны багш юм да. Тэг ингээд манай ангийн хүүхд гараад ирсэн чинь ардан зогсчдаг байхгүй юу? Тэглөө чаавас нэг сугуудаал ардаа зогсоод шүү дээ тий. Эсвэл хамгийн өндөр намаар нь жагсаангуудаа ингээд өндрүүдийн арталт нь ингээд царайна гаргахаар ингээд жигсаадаг. Тэгсэн чинь эдний ангийн нэг охтууд амар өндөр
Тэгэл ард нь ерөөсө манайх ерөөсө харагдахгүй байгаа байхгүй. Тэгэл за нэг сайн дуулж чадахгүйсэн болохоор л аргашаа тасаацсан юм бахтаа гэдгсэн чинь. Ингээд дараагийн бадаг дээр нь бүгд ингээ урагшаагаар арднаас хүүхд нь урдан гарч ирээд тэгээд бүх хүүхд яг тэгш оролцоотой заяа ингээд. Тэг ингээ бүх ээж аваа өөрөө хүүхдийг харж чадчих байгаа байхгүй юу тий. Тэнгүүт чинь бүх анги нь яг тийм. Тэгэл ингээл 3 4 дугаар анги нь гэх юм бол ингээ бөөнөрөө айгүй олон хүүхдүүд нийлүүлж болохоор гараад ирж байна. Гэтэ ингээд тайзан дээр 40 50 хүүхдээ бол бүгд ямар нэгэн байдлаар урд гарч ирээд ингээ бүгднгийнх нь ингээд ямар нэгэн байдлаар дуулж байгаа хөдөлж байгаа ингээ хараад юу яаж чадчих байгаа байхгүй амар хөөрхөн. Зүгээр надад ингээ санагдсан юм нь нэгт хүүхдэд ямарч прешэр алга. Тэ цэг зогс бүгдээрээ ингээ гэл тэнд ингээ цамцаа мартаад ирсэн бэл эргүү юу чи өстой тэ эцэгтэй дуудаач ямар хариуцлагагүй юм ингээ олон нийтийн үйл ажиллагааны ингээ тагнуулах юм байхгүй заяа. Зүгээр тэгэл тэр хүүхдээ ирсэн тэрүүгээр л ингээ гаргаж амаас нь л тийм. Тэгэл эвэл тэгээд юу дуулах юм гэсэн чинь ингээ дуулж үзүүлж байгаа юм заяа. Юу ч гэлээ нэг юм дуулаад. Гэтэ ингээ амар хөөрхөн цэжилсэн байгаа байхгүй нөгөө. Гой дуул шүү дээ. Тэсний ингээл бүр ингээл дуусан чи миний бүр ингээл нөлмөс гоожол заяа нөгөө нэг хөөрхөн нэг нийтдээ жижигхэн байсан ч одоо ингээд сургуульд орсон ингээл байж ингээл тэгэл өөрийн нэг ингээл тэмцэл заяа. Хэвээ navy blue өмд өмсөх хэвээр мостой өмдөөс огоо явсныг бодвол нэг хөөрхөн санагдал амар нөлөөс гожил. Тэгэл миний хүүхд ард байсан бол би гомд хэлэхгүй мэдээж тэгтэл хүүхд арчмаар байхгүй. Тэгтэл тэр хүүхд ч бас ингээд ээлжтэй тас урдаа гарчиж байгаа байхгүй. Тэгээ бүх анги нь яг тийм заяа. Ямар ч прешэр байхгүй ингээд нэг бүтэн цагийн нэг тийм хөөрхөн концерт. Тэгэл хараал бүр ингээл амар баяр хүргээл ингээд бүх хүүхдийн оролцоог дэмжиж байгаа. Тэнд ерөөсөө илүү оролцож байгаа хүүхд гэж байхгүй. Миний ингээд боддог байсан юм Монгол цэцэрлэг ингээл амар бэлддэг штэ тий. Нэг бодлын тэгэж ингээд бэлдснээр ер нь бол хүүхэд айгүй юм сурдаг. Ингээд нэг юм өөртөө ихтэй болж молдог. Үг мүгээ сайн цээжилдэг болдог. Тэр цэцэрлэгийн боловсрал ч юм уу тиймэрхүү юм ингээд нэг дуу гэж мичилж айгүй чухал ач холбогдолтой штэ. Гэтэ яг тодорхой хүүхдүүдийг л ингээд иймээс нь ийм хүртэл аваачдаг. Тэг би яг тэрэнд нь байсан болохоор надад нэг тим юм үсээгүй юм шиг байгаа. Гэтэ би тэгэл тэр юм болгоны хөтлөөд авах ёсгүй байсан байгаа байхгүй юу. Тэг өнөөдөр би хөтлөөд маргааш хөтлөөд байсан бол тэр бүх хийж үзэх хүүхдүүдэд тодорхой хэмжээнд хүний урд яриад үзчих тийм экспириенс болж байгаа байсан байгаа байхгүй тий. Тэнгүүт чинь бас хүүхд болгоны дотор нэг хэлж чадахгүй нэг дуулаад үзчихсэн гэсэн бодол байгаа л хгүй тий. Шүлгөөч үзээ. Тэг үзээ шүү. Тэг маргааш тоогийн уйсан байсан бол хоёр хин нэг шоолж чадахгүй л байхгүй юу гэж тий. Тэгээд хамт уушиг байсан байхгүй. Тэгээ ингээд нэг шүлгэндээ сайн ингээл бооцсон хүүхдээ ингээл жил болгон гаргаал байдаг. Яг л концертанд авч ордог нөгөө нэг тоглолдог морин өрийдэг ингээл бүхэл юмд оруулдаг штеп бүр нэг нохооч ирсэн чигнээс та нар хэлээгүй шүү. Бүр хин ч ирсэн тэгэл нөгөө нэг морин өөр тоглолдог хідэн нөгөө бүжгэлэн нөгөө нэг хүн нь хөтлөн. Яг л нэг тийм байдаг гэсэн. Яг тэр ингээд хийж байгаа хүүхдүүд нь хөөрхөн юу байгаа ч гэсэн энд ингээд бүгд айгүй өөртөө ихтэй штэ одоо ялангуяа амар өөртөө ихтэй. Би бүр яаж юм өөртөө ихтэй болдгийг надад бол ингээд потенциал нь ингээд байгаа хгүй. Даанч би ингээд амар энэ юу гэх бол тэр юу гэх бол тэр намайг ингээд бодд би одоо энэ үгээ буруу хэлчихвэл энэ ямаг тэнийгээ бодчихно гэд. Тэг ингээд ийм хүлээсэн дунд амар байдгаа бүр амар. Тэг бүгдээрээ ээлжлээд эвгүй байдалтай орж үзэх юм бол нэгнийгээ бас ойлгох байхгүй юу тий. Энэ хүүхд чинь бас шүлэг уушчих хэцүү юм биш үгээд тоогийн ойлгох байсан байгаа байхгүй. Тэг зүгээр надад ингээд яг энэ хэдийн өөртөө ихтэй байгаа нь ингээд зүгээр ингээд системэнд бас байдаг байж магадгүй гэж боддог байхгүй. Тэгэл цэцэрлэгт байхдаа ч гэсэн өглөө болгоно нэг нь яг урдаа гарч тэр нөгөө нэг acknowledgement of the country гэдгийг ингээд удирддаг. Тэгээд нэг нь босч өнөөдрийнхөө цаг агаарыг хэлдэг. Ингээд бүгднгийнх нь яадаг. Тэнгүүд чи ингээд хүүхэд алхан тэр юм хийгээд үзэхээр яг тэгдэг. Тэгээ би ингээд ивэл чин бас яг ингээд чип төр шиг юм аимхай төрлийн хүүхэдтэй. Тэгсэр нэ анги манг дээр амар өөртөө ихтэй. Тийм ямар хөөрхөн хэлж штэ. Гол нь бүгд тийм байхгүй юу? Ганц ивэл ганцаар ихтэй биш. Одоо ингээд манай хүүхдээ чинь жоохон суул талны юм спорт юм тэнгуут хөлт мөнгөнд очиод тэр хин өшгөл чадахгүй гэл би л гин заяа чадахгүй заяа. Тэгсэр нэ би л гин ерөөсөө ингээд бүгд хин одоо энийг амаар нь би гэл ерөөсөө ингээд бүгд яг нэг тийм заяа. Тэгээд ингээд харахаар бүгд тэгээ хийхгүй байгаа хүнд нь шууд ингээд бөмбөгшгөлж бол за одоо нэг тэр өшгөлөөрэй энийг тэр өшгөлөөрэй гэл ингээд ерөөсөө тийм ингээд гоцгоорохгүй тэгсэр нэ бүгдийг ингээд жигд аваад явдаг. Тэгэхээр тэр нь ингээд мэн зэн шиг юм юу хүмүүст айгүй хөөрхөн хүмүүс яа юм шиг санагд. Би дахиад цэцэрлэгтээ суужуулах уу. Тэгээ харсан чинь надад тэр хөөрхөн санагдсан. Тэгэл манай ээж мэж үзвэл гол нь заяа юу хийгээд байгаа юм $20 өрөөцсөн ч байсан ингээд. Сая 150 жилийнх нь ой болоод тэг хүүхдүүдийнх нь нэг готайлын чигм сургуулийнх нь болж байгаа байхгүй юу. Тэгэл хүүхдүүдийнх нь хийж байгаа юм үнэхээр илгийн заяа. Тэг би ивэлэг юм хийх үгсэн чинь зарим хүмүүс дэмжиж болно гэсэн би дэмжинэ гэдэг байхгүй. Тэг үдчихсэн би дараа жил орно гэж байгаа байхгүй. Нөгөөдөл нь бүр яг ийм юм идэг заяа. Дон тусаа гэж үү заяа. Тэгэл болоо амар инэттэй сонин юмнууд хийгээл
сууж байгаа хэрнээ тэгэл тэр ингээд ерөөсөө биднэрт зориулдаг байхгүй юу. Ингээ Монголын юм болохоор ээж аав нарт л амар гоё юм үзүүлээл ирсэн зочдыг ингээл алмаар болох гэж байгаа байхгүй. Гэтэл тэр бүх үйл сэрсэн тал тоглох гэдэг шүү дээ. Тийм бүр яг тийх гээд биднийг л амар импресс болгоол ингээл юу болох гэдэг. Гэтэл ингээд цохион моголж байгаа бүх үйл ажиллагаа дандаа хүүхдэд л эндээс ингээд өөртөө итгэл эсвэл хоорондоо нэгдэх ч юм уу нэг дуртай юм олох ч юм уу дандаа тиймэрхүү юм байдаг амар гоё санагдсан. Өчтөр бол тэрийг бол амар хүн үзгэл мэдэрлээ нэр ёо. Яа, nice. Тэнд ингээд оролцохгүй юм байхгүй. Тэнд ингээд аутизмтай хүүхэд байгаа, бүр юм хөгжлийн бэрхшээлтэй одоо юм саажаалттай хүүхдүүд байгаа. Тэд нар ч гэсэн ингээд гарцсан заяа. Тэгэл аутизмтай хүүхдүүд ингээд бүр нүрээ дараа доошоо суудсан заяа. Тэгэл тэгсэн хэрнээ ингээд яг ингээд багшаагаа дагаал тэр нь ерөөсө багш нь савж байгаа юм байхгүй, юуны савж байгаа юм байхгүй. Тэр нэг хөөрхөн санагдсан шүү. Тэгээ бодохоор миний яд шүлэг уншаа. Дараагийн дугаарыг манай нүцэн шүлгээр. Чи ямар шүлэг уншсан? Нэрийг хэл. Ямар шүлэг уншсан юм бол санахгүй байна. Би шүлэг уншсан өөрөө марцсан байгаа чаа. Тэг өчигдөр хүний шал тийм байлаар юм юу триггертэй гаргаад иж байгаа байхгүй наа уншиж. Би 93-т байхдаа дандаа шүлэг унш төрүүлдэг гэсэн байхгүй юу? Чи уншчих واخ уу? Би ч уран жиргэгийг нийслэн аваргалчихсан шүү дээ. Оо дүүл чи бүр уншина. Амар флекстэй нөө. Тэгээд тэгж байдаг гэж шинэ Монголд ороод тэг хинч намайг чи уншчих гэж хэлчих юм байхгүй. Өмнө нэг чи бол гэж шууд уншуулчихдаг байсан. Шинэ Монголд ороод хинч тэгж байхгүй. Тэг ингээс гарсан юм нархаа. Аа би бүр ингэж уншина гэж байсан. Гэж боддог байж байлээ. Тэгтээ хаа. Тэг яа зүгээр одоо ингээд өөрөө бас ингээд хүнийг шоолж явахт нь ингээд дагаж инээж ийсэн хүн би одоо өөрөө заяа. Бас хүн бас шоолж ийсэн ч гэж магадгүй муугаа мэдэхгүй. Гэтэ ингээд зөндөө шоолж л байсан ах. Тэмээс хоогоос одоогоо. Тэгээд бодонгод 10 жилийн хүүхдүүд арай л нэг жоохон ингээд юм мин байсан юм шигтэй. Гэтэ одоо тэгэл одоо тэр чинь ингээд хүний нэг тийм туулах стайл нэг юм юу юм шиг. Одоо тэгтээ арай гайгүй болсон гэж магадгүй. Бидний үед болохоор хардкор жоохон минч байсан юм шиг мэдгүй. Надад амар тийм санагдаад шүү дээ ингээд. Би одоо жишээлбэл ингээд өөрийнхөө үеийнхээ тийм хүүхдүүдээс ингээд гоё ингээд тийм фидбек авч ирсэн надаа memory нэгч байхгүй болж яах вэ? Одоо чи жишээлбэл ингээд үе чи найз ингээд тийм жоохон ингээд даун ч юм уу те эсвэл ингээд үе нь ямар гоё юм бэ гэж чамаа ингээд тийм яаж исэн тийм байна уу? Байгаа хаа. Надад болохоор ингээд ерөөсөө тийм юм. Надаа ийм самбар идэг гэсэн штэ. Төгсөлтийн хонхны хаяр дээр хүн болгоныхын зургийг тавиад нэг тийм ватам цаас тийм тавьж тийм багахаа тэр амар гоё ингээ хүмүүс очиод үгээ бичих. Тэгээд би тэрийг бүр ингээд нилээ олон жил бүр тэр томоо чигээр нь ээж бүр жааслаад өгцөө. Тэгээд уншаад амар гоё өгнүүдсэн тэрэн дээр л. Тийм байна тийм юм. Тэрэн дээр байсан юм. Тийм. Чи өөрөө мангар insecure байхгүй. Яг үндэ адил. Би яг чиний яг шинэ Монголын дурсамжийг бодоод чи өөрөө балиар insecure тэгээд дандаа ийм сонин сөрөг юмнуудыг хардаг. Гэтэ яг тэр 10 жилийн ч юм уу ер нь хүний юм яг өөр төр ирсэн юм амар хүнд тусдаг юм шиг санагдт юм аа. Яг ингээд дайлж байгаа ч хүн шоолж байгаа чи ихнээсээ ингээд тавыг бас тэрнээ бас байга бодож өгдөг чи юм л. Чи тэр юу сүртэй юм гэж яаж байгаа шүү. Тэгээд өөрт нь бол нэг өөрийнх нь нэг тэргүүн дээр зурцсан ч юм уу мэдэхгүй шүү дээ тий. Эсвэл өөрийнхөө толгойд амар insecure байсан юм билүү? Толгойд ч яасан. Тэгэхээр чи битээр нэг тэрийг маань анзаарч байгааг бодож исэн юм уу ч юм уу хэлчих ингээд амар хүн тусдаг. Манай ингээд 93-т байдаг хахад бид нар ингээд яаж л ингээд шатаар дэшээ гардаг. Тэгэд гуанз руу доошоо буучаад дээшээ ингээд хөвгөттэй гарах гэхээр араас бандаг гэддэг гэсэн аахгүй. Тэрний ингээд ямар ч бүүли биш байхгүй юу. Гэтэ тэр нь ингээд надад бүр амар хэцүүсдэг. Тэгээ би бүх баннер гарч дуусны дараа араас нь бүхсээ харуулах нь бол би ч ажил амар тийм том таацтай ер нь багаас яг тийм бидгээс аахгүй. Тэнгүүд яг ард явч ингээ бандаг гэдэг хаа. Одоо хөөрдөд байгаа дарамжлаад байгаа юм уу? Тиймнээс болохоор ингээ бүгд гардаас нэг дараа гардаас аахгүй. Тэгэхээр чин тэр хүүхдөө тэгж хийлээ бол санахчгүй байгаа заа. Тийм санахгүй та. Тийм чи яг тэр нэг эмзэг юмнуудыг бодоод үлдсэн. Тэрнээс ш нэгэндээ гоё юм хэлжсэн айлцсан арай. Би тэг чамаг чи бүр шинэ Монголын талаар бүр дандаа арх дурсамжтай би тэг сүлд би чамаас асуусан шүү дээ гайхаад. Чи ийм амар сургуулаа үзий яддаг байхад яагаад аав ээж чи яагаад хоёр дөгч хоёуланг чи шинэ Монголд өгцэн ингэ. Би яг үзий яддаг шиг санаж байгаа юмнууд нь л иймэрхүү юм байгаа шиг. Одоо тэнд ингээд өөр одоо фан юмнууд зөндөө байгаа штэ ингээд нийлээд инээлжсэн юм зөндөө л байгаа. Тэр болгоныгоо санахгүй. Гэхдээ нэг яг нэг юм дарк юмнууд л арай санд юм шиг. Гэтэ энэ ч бас ингээд нэг жижигхэн бас нөгөө нэг юу байгаа ш нэвтрүүлэг бас байгаа ш. Яахан давслаа. Би бүр яг анх уулзчих чи бүр шинэ Монгол бүр надад амар үзий яддаг юм шиг санагддаг байхгүй тийм. Үзий яддаггүй яд. Анх ярьсан юм болгон тэгээ би бүр гайхаад би л хүүхдээ ийм амар хэцүү байгааг мэдэх юм бол ажил дүүнэрийн нийсний сургуульд оруулахгүйсэн. Тэгээ бүр дүүнэр чи бүр Япон авсан гэж би бүр гайхаад. Юу шинэ монголчууд хамгийн конвенient сонголтчтэй. Би чи дүүгээ цэцэрлэл үргээд өгч байгаа. Нэг дүүгээ сургуулаас нь авчиж байгаа. Нэг зүгээр гайгүй. Манай гайгүй.
зүгээр Кола ус юу юм байхгүй шүү. зүгээр тавгийн гайгүй гэж. Тий. Ер нь бидний нохоо байсан. Тий зүгээр ер нь гайгүй шүү. Тэгтээ нохоо тэгтээ арай шүү. Нохоонууд гэж би одоо бүр яг санаж ангийн үүдэн ингээл суучаал ингээл бэрж идэж байгаа нохоо шиг ингээл бүр ингээл тэгэл орж ирэхээр нэг ингээл хамармаач шиг дух мух гэл ёс янз бүрээр нь хилээл хөөх юм гэдэг чинь. Гэтэ ер нь ингээд тий нөгөө нэг тийм таалагдчих маалагддаг охиноос тэгдэг юм шиг надад амар. Чи очгүйсэн. Надад ямар ч очиж байгаа. Хамраа нуугаад тийм яаж Харахгүй юм. Яа so funny яа. Бид ингээд зуны сургалтаар гайгүй ангит нөгөө хөвгүүд цөөхөн байгаа шүү дээ. Япон хэлний хичээлчээрээс октодол дандаа орсон. Тэг хоёрхан бандтай. Тэгэл бас эвэр мин зөө. Гар явчихаар ангийн хүүхдийн 70 нь явчлаа гэдэг хоёроо даалгавч болгосон зөө. 30% нэрлээ. Тэгэл бодохоор намайг хоёрхан хүнтэйсэн чинь би 30% нэвэл ямар хэцүү байхгүй. Тэг би 70 навах гэсэн баха. Тэгээд тийм ээ хүүхдүүд ингээд мин юмнуудаас хэцүү. За энэ дугаар их дарагтайгаар боллоо. Тэр охин дахиж бичээрэг болсон байгаа. Нохоо минь. Тэгтээ би яг жоохон ингээд миний яг anxiety хөдөлсөн байгаа болохоор сайхан тусан зөндөө байгаа. Орж ирж чинь. Ирнэ. Ирэх гээд байна. Чиний дээр тэгэж гоё бичдэг юм дээр чи хүүхдүүдээ санаанд өөрлөлтөөр гоё юмнууд бичээг байсан уу? Нөгөө нэг хөгжилтэй шүү л. Минийдээс хөгжилтэй байсан юм уу? Би ч амаг хэвчээ нэг юм ярьдгүй л байсан юм. Юм ярьж таснаад байна. Сүлж ярьж уушч байна. Юмач ярьж байна. Тийм ч тэгээ гоё юм санахгүй байгаас Тийм байна. Хүн ер нь яг тэтэ тийм л юм лээ. Хүний ер нь л мемори тэгж ажилт юм лээ. Тэгэхээр ер нь л хүнд муухай үг хэлээ шалт юм. Одоо ингээл ийм олон сайхан гоё комент ирж хахад ганцхан муухай комент л ер нь ингээд нэг бодогдоод байдаг байхгүй тий. Тэгэхээр яг л угаасаа л гэж. Сайхан юмнууд наадтаа зөндөө байгаа. Сайхан өмнө зөндөө л байгаа. Бидний санахгүй л байгаа тий. Нохогоол болж байгаа. Жишээлбэл ерөнхийдөө бол 3 дугаар ингээд илүү ингээд яг одоо хүртэл найзалж байгаа найзуудыгаа одоо олсон гэдэг юм уу? Одоо садасаа хөвтөр чинь бол 3 жил яг хамт байж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт одоо Ж хулантай жишээл 3 дугаар ангид найзалж эхэлж байгаа. Би бас тэгсэн. Одоо нийлдэг найзуудтайгаас 3 дугаар ангиас хэлсэн. Тэгээд зургнууд харсан чинь бид нэр одоо ийм амар татна ингээл өөр төрөндөө орсон л зургнууд байгаа байхгүй ингээд зургандаа. Гэвч одоо би ингээд зарим нь хаана явааг нь мэдэхгүй. Ямар ч зурггүй. Тэгээд нэг тэр нь жоохон сайд ч юм шигсэн. Тэгтээ хатаа хүний уус амьдрал тэгж л явдаг л. Миний өөр төрөнд орсон маань одоо ч өөр төрөнд банд байгаа л. Хулан болохоор би амар тийм нөгөө admire хийж ер нь бол найзлуулсан. Үнэхээр гоё тулдаг. Амар бас үнэхээр амар смарт манай болон бүр үнэхээр хүн ингэж төрж болдгоо гэтэл бүр ингэж төгснөөхөө дараа ажилд оронгуудаа бид хэд ингэж буцаад тоогийн хулан бид хэд ингэж бид гурав ингэж нийлдэг болж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэд ингэж нохоо гэж дуудсан дуучлаарэ. Тэгээд за яг чамайг уучлаа. Хэлсэн юм уу? Хэлээг баг. Хэлсэн. Амар тэнүүгэж би өөрөө хичээд идэв битээрээ. Холоор битээрээ гэж зөндөг хэлсэн. Одоо комментарлчихлаа. Тэг миний найз бити үзээрэй. Гэтэ амар гэтэ өмнөх нь хоёлаа нөгөө нэг хүн үздэггүй чи дээр нэг подкаст нэг 1K 2K мань тийм л байсан болохоор мээр бадрангуй ярьсан бэлээ ёо. Одоо тэрийг би яг тэгж ярьсан бол бас нилээл хасгаар байсан бэлээ ёо. Хи тийм байсан болохоор ч илүү хөвгөлтэйсэн байж магадгүй. Тайвар хөвгөлтэй. Одоо бас хөөрхөн community-тэй болцсон болохоор бас цензурт орохгүй бол тэрийг ажилласан амар их шинэ Монголынхаа сонссон юм шиг байна. Айгүйх орж ирсэн. Миний найзууд одооноос л ингэ намайг ийм хийдэг гэдгийг ингээд одооноос л ер нь бол үзэж хэлж ийлээ. Тэгээд үе чи юу гэж. Чи өөрөө яг нэг уугнаг юм байдаг намайг ийм байхад олоосай, ийм байхад ойлгоосай, ийм байхад нь мэдэрчээсэй гэд. That's very hard bro. Нэг тийм хүсэл байдаг. Тэ? Ер нь бид яг тэр подкаст жаахан намайг нэг ярьж яхад олчихсан гэж бодоглох л та яг зүгээр ерөөхдөө гэртэн сууж яхад ирээд аваа суучаасаа тэгдгүн байлээ би өөрө зориглсон тулдаа тийм годох явсан та тий ёо тэгтээ тэр хүртэлч бас олон юм үзлээ чи одоо тийг санагддаг уу ажил дээр байхад ингээл хамгийн худ гаруудын л ингээл юу адаг мадаг гээл тэгснэ ингээд хичээгээл ажиллаа яваад байгаа нэг үнэлтгөө гэдэг ер нь бол хүмүүс айгүйх байдаг штэ. Би ч гэсэн амар их тэгж боддог байхгүй. Нэг амжилт баг миний өмнөөс ярин шахах юмар л те. Гэтэ хүн өөрийнхөө хийж байгаа юмнуудыг ярьж сурахгүй бол чи магадгүй нэг 100 хүнтэй ч юм уу за нэг 30 хүнтэй ангийн багш мөлий хэд чи тэнд сууж байгаа хүүхдийн бодлыг олж гаргаж ирэх бол маш хэцүү байхгүй. Маш хэцүү штэ. Тийм.
тэрийг ингээд жоохон нөгөө талд нь гараад үзэхээр л амар хэцүү. Тэгэхээр ер нь өөрийнхөө бодож байгаа юмыг би ингэж бодож гин. Одоо сургуульд байгаа хүүхдүүд байсан ч гэсэн те одоо би ингэж сууж итэл намайг энэ тэтгэлэгт багш тодорхойлоод явуулчаасаа ч юм уу те эсвэл намайг эндээс ахгүй асаа аква гэж тэтгэлэг өгдөг шүү дээ те. Тийм. Чи ингэсэн штэ энэ сард ингээ биччихээч гэхээр би ингээ бичдгүү заяа. Хичээдийн тааж. Тэгээ өөрөө бичнэ гэхээр ямар тэнэг систем бэ гэж боддог гэсэн юм. Угаасаа амар хичээд нэг хүртээс надад. Тэг яг би бичиж л авч л байсан л та. Гэхдээ ингээ яг ингээ тодорхой надад амжилт гаргасан яг тэр нөгөө улирлаар нөгдөө штэ тэр улирлуудтай ингээ би ерөөсөө бичдгээс одоо бодохоор амар тэнэг би өөрийнхөө хийсэн юмыг хэлж явахгүй бол тэнд байгаа тэр сургуулийн удирдлага нийгмийн ажилт юу нэг яаж мэдхийн тийм үстэй. Тэгэхээр тэр чинь ингээ зүгээр систем болохоос биш ингээ өөрийгөө дүүлгэж байгаа хэлбэр бас биш л гэдэг юм лээ. Тэр ажил хийдэгч байсан, юу ч хийдэг байсан тэр бол жоохон тэнэг заа юм байл шүү. Нэг тийм нэг чин шударгаараа хөдөлмөрлж яваа хүн явсан яг биш юм бэлээ бро. Тийм ээ би ажиллажсэн одоо ер нь бол ингээд миний яагаад ингэж их сэтгэл гаргаж байгаа ингээд би ингэж суугаад ингэсэн багт яагаад энийг мэдрээд хараад ингэж амар гомддог заяо. Тэгээд тэгэнгүүт тэр хүн ч одоо ингээл хитэн амар олон ачиг хүнтэй ингээл ажиллаж байгаа тий. Би өөрөө ингээ хилтэл одоо бит хоёр телепат хийхгүйгээс хойш ингээд яа чи амар үнэ. Гэтэ би ингээд тэр ингээд тэгэл чиний артаа гараад хэлэнгүү чамд амар гомдсон. Тэг гамдуурсад би ингээд өдөр шөнөжин суугаад ингэж хийж явах те. Ингээд тахтай яад ингээд амар тэгж гомддог. Харж чадж байгаа нь сайн ч гэсэн ерөн тэгтээ тэр чинь амар хэцүү байхгүй. Нэг тесэрдэн штэ гинт байснаа тесэрч мэсрэл тийхгүйгээр би ийм их юмтай ийм юм хийж байгаа учраас амжихгүй байна. Гэдэг юм уу те эсвэл ингээд тэрийг хэлчихвэл ачаал даадаг юм болох гээд байгаа юм шиг. Тэгэхээр яг энэ үеэр завгүй таарс учраас ингэсэн байхгүй юу гэд хэлэх юм бол тэр чинь ингээд коммуникашн юм билээ. Тэгэхгүй бид нэр ингээд намаа ингээд амар сайн хичээдэг юм мэдж байгаа юм чинь ингээд өнгөрөх ёстой. Ягаад ингэхгүй байгаа юм бэ? Ингээд ийм коммуникашны асуудал юу нэ амар хэцүү бид юм билээ. Тэгэхээр 10 жилийн хүүхдэд ч гэсэн юу нэ айгүйх тэгж боддоо штэ. Тэгэл чимээгөө сууж яхад ягаад багш яахгүй байгаа юм. Шүнжин суусныг чинь хинч мэдэхгүй багш угаасаа мэдэхгүй тийм үстэй. Тэгэхээр улаан цан чи нэг 0F авдаг байснаа л гинтл 80 аваад ингэж мингээгүүл бол угаасаа мэдэхгүй. Тэгэхээр тэр бол амар сонирхол заа юм байна гэж юу нь бол амар их харсан. Харин тийм. Одоо энэ ирэх 2026 онд би өөрийнхөө терапевт надад таарсан терапевттэй олно гэд би өөр нь зорилго ингэ тавьсан юм уу гадаад юм уу? Гадаад. Манай ажлын яг надтай close надаас өндөр албан тушаалын хүмүүс уул надтай ярилцахаар надад амар гоё ингээд юм. Юу яа тэр тэд нар ингээд намайг ямар мэдрэмжтэй байгааг мэдэрж байгаа ойлгож туулаад гарсан болохоор даанч тийм хүмүүсийг ингээд терапевтээр лата цуг ингээд суугаал миний ингээд уйл өнжгийг сонсоод ичдэггүй шүү дээ. Тэгээ тийм болохоор надад яг ингээд тийм ярих хэрэгтэй. Одоо би чам ингээд 1000 хэллээ гэхэд чи бас намайг хангалттай ойлгохгүй. Би ингээд Стефт ингээд 1000 хэллээ гэхэд Стеф бас ингээд чи тэгвэл тэхгүй яасан ингээд тэгэхээр миний улам уур өгдөхгүй. Наа ингээд оройс ингээд би тэгээд стресс ингээд одоо бол натхандаа тэгэж хэлгээ. Тэгээ яг миний ингээд уур өгдөг байхгүй. Тэр чинь тийм үед чинь шийдэл юусаа хэлж өгөх ёсгүй байдаг байхгүй юу те. Ер нь бол тэр ер нь л яг шийдэл хайдгүй зүгээр л гаргаж байгаа хэлбэр байгаа. Золоо хүн тэрэн дээр айгу сайн байд юм аа. Яг ингээд намайг стресстэй юм ярьж хахад ингээд яг яаж юу тайвшруулах амар сайн мэддэг заяа. Одоо ингээд чимээг сонсгол чимээг сонсно. Эсвэл ингээд тодорхой поинтууд нь шууд нүүрэнд нь салаавч тодохгүй яасан бас ингээд нэг тиймэрхүү ярин заяа. Заяа түн маа юу гэд хэлмээ. Энэ мөнгийг шилжүүлчих надах юм гэж мэгэл заяа. Тэгэл бүр ингээд тэгэнгүүт нь инээч минийгэл тэгэл зүрлж штэ. Тэгээд яхаа ингээд дараа нь тайвширсан үед гэтээ ийм юм байж болох юм байна. Чи яг наадхаа одоо ингээд хэлчихвэл зүгээр байж магадгүй. Эсвэл одоо бүр ингээд хэцүү гомж ойлаа тэдэн сарын дараа гарыг чи тэр хүртэл зүгээр ийм юм наад компаниас зохицуулчих гэдэг юм. Тиймэрхүү гаргалгаа ингээд өөр нээр гаргаа хэлчихдэг. Гэтээ яхаа надад дандаа гэлтэй санагддаг юм. Ажлын стресс бол бүр never ending story юм билээ штэ. Тэгэхээр байнга ерөнтөгч амар лайт. Бид нар ч гэсэн хүний ер нь ажлын сториг байнга сонсохыг хүсгүй ч юм. Чам ч гэсэн Стеф ирэл ярих юм бол өдөр алга ярих юм бол чи ч гэсэн харин тэгж бодох болохоор зүгээр тэр утгаараа би яг зүгээр л хүний цалхааж яснаас ямар ч нэг өөрийнхөө ингэ шийдлийг болдог өөр төрлийн юмтай байдаа л гэж боддیں۔ Би ч гэсэн тэтгэвтэй хайж байгаа. За тэгээд шинэ Монголын юунаас сэтгэл зүй подкаст болоод дуслаа. Тийм болохоор манайхаа зүгээр яг тий чамаас бодсон юм нь болохоор
яг ингээд чи яг тухайн моментондоо зүгээр хилээ авсан бол чихнээс тоог битгий хуцаад чи өөрөө бүжигнэ гэсэн бол чамд надад би нэ хожи бүжиг гэж нөхө бүжиг гэсэн бол чамд үлдэхгүйсэн байхгүй юу тийм зүгээр чи болохоор ингээд дотроо амар бодоол унтахтаач бодоо нөгөө устд орохдооч бодоод гэдэг шиг ингээд үлдсэн юм амар ихтэй тэгээ багш нар намайг хараагүй тийм байхад тэгж хэлээгүй ингээд амар их бодогдсон юмнуудаа тухайн үед ингээд хэрэлдээд ч юм ойлгуулахад шууд хилээд явчих юм бол шийдэгддэг юм байлээ. Тэгэхээр манай ангиар бол бас яг тийм дүүрэн хүмүүс байсан ингээл та тгээгүй би уг нь ингэх байсан тех байсан тэр нь ингэж явах байсан ч юм. Тэр тэгээд хангалттай илэрхийлж чадаагүй бол угаасаа л хохин тэтгэлийн газар материал өгөөгөө л угаасаа чамайг сонгохгүй л бидтэй юм айлч хийдэг тийм биз дээ. Тэгээд чамайг тодорхойлох 3 хүнээс бид нар ингээл улсын тэтгэлэг full bright ч байна уу Австралийн аварс байна уу байхдаа хүнээс тодорхойлолтоо аваад явуулдаг мөртлөө яг амьдралынхаа чухал тиймэрхүү ажил ч юм уу тиймэрхүү энгийн харилцаан дээр тэгж энгийн communicate хийж чаддгүй юм байлээ. Амар хичээж ах чинь ингээл гинт бүгдээрээ тесэрдэг гинт өргөтлөө өгөөл гардаг те яг нэг тийм яг тэр чинь юунаас би заяа юма хэлэхгүй байж бидсэн. Тэгээ танаа цайлангаар тутах юм уу гэл зүгээр зэл хаяж. Тэрнээс ийм юм байна. Таны шаардаад байгаа юм чи ийм байсан байна. Одоо ингээ ийм давхцсан болохоор ийм байсан байна гэж би ер нь шийдэж болох бас моментууд байж тээ. Нөгөө тал маань туршлагахгүй. Тэнгүүт би бас өөрийгөө яаж ажиллах юм олохгүй тиймэрхүү шийдлүүд зөндөө бил тэгэж ер нь боддیں۔ Тэгэл хар шаржсэн би зүгээр гараа авчиж та ажилласаа зээл гэлээ. Одоо жишээ би саяны гараасаа алдаг бол би жирийн үед ер нь бол гарахгүй байхгүй юу? Тэгшин гүнжгээд ажиллах юм бичихгүй. Тэгэнгүүт яа харахгүй ингээл манай партнер маань тэр тендрийг авах гал улаарж исэн болохоор хурдан гарга амар хурдан наад хийдээс битээ асуу хурдл гэд хүн яаруулсаар агаад амар богинох хугацаанд тайлан гаргаад тэг хүн алт болж байгаа байхгүй манай ууш. Тэг би ингээд чи яах гэж ингэж өөрөө ингээд тендерний араас ингээд үхтлээ ингэж яагаад намайг дахиж шалгуулсан уу гаргасан штэ гэд би ингээд хэлмээрвч тэгэл ингээд хэлээ хазаал за окей энэ ингээд миний буруу байсан гэж бодол өнгөрөхтэй гэл өнгөрч байгаа байхгүй. Гэтэ чи өөрөө өнгөрөөж чадахгүй байгаа. Би өөрөө болохоор ингээд өнгөрөөж чадахгүй. Миний буруу л та. Тэг чин гүйжгээ бичдэг юм чинь. Гэтэ тэр чинь бас шалтгаантай байхгүй юу? Хэрэг надаа ингээд цаг байсан бол би тийм бас хумгаа алдаа бас гаргаж ингээд төгөлдөл чирэгдэл учруулах байхгүй. Бидний ДНХ-д энэ вирусаас тийм хэлж чаддгүй шүү дээ. Гэтэ би ер нь хэлдэг болно гэж бодож. Би одоо доктор Грей үзэж байгаа байхгүй. Чи тэрийг үзэж үзээрэй за. Чамд яг иймэрхүү юм дээр би тэрнээс ингээд амар их авдаг inspiration. Grey's Anatomy юу? Тийм Grey's Anatomy. Тэд нэр ингээд resident юмч болоод ирдэг. Ингээд одоо ер нь тэгж явж байгаа хаа би 4 сизон үзсэн. Тэнгүүт интерн гэж хэлээд байгаа байхгүй бид нар болохоор дадлагын оюутан байлаа гэж бодоход Монгол тал гүлгшгэл чимээгүй байх заяа. Байж тээ. Тэнгүүт юм Америк юм барууны соёл ингээ шал уур. Хин surgery-нд орох би чадна би хамгийн лаг гэж бүгд ингээд surgery-гоо ингээд булаацалтаад ингээд алддаг заяа. Тэнгүүтээ шууд нэгэндээ юм хилдэг. Одоо удирдлагын ч гэсэн амар шууд юм хилдэг. Буцаад интерн ч гэсэн шууд ингээд юу яадаг заяа. Өөрийнхөө поинтн дээр ингээд яг ингээд зогсдог. Тэр нь ингээд амар лаг санагдчих байхгүй. Жишээлх юм бол нэг ингээд хариуцсан тэр резидент нь ингээд тэр интернүүдээ нэрээр нь биш 1 2 3 гэдэг дугаарлцсан заяа. Number 3 гээл зүгээр ингээд заахгүй гэсэн чинь миний нэр хин гээл юу л кейс ичлээ. Тэгээ миний нэрээр дууд би нэртэй хүн би 3 номер биш гэл гих мэдчлэн зүгээр ингээд шууд хэлж байгаа байхгүй. Тэгснэ нөгөө хэд ингээд нөгөө нэг бүр ингээд гинт emergency хүмүүс ирээд хүмүүс алчиж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээл чи ийм байсан гэсэн чинь таны удирдлагын даар ийм хэлсэн би яг тэр чинь л хийсэн. Тэгээд те I'm intern what do you want гэж байгаа байхгүй те. Тэгэхээр чи ингээл бид нар байсан бол те би нэрэл алдсан юм бэ. Би хөөцлөө. Би өгч. Би юмж болох хэвээр би хүн алчлаа гэж байна. Тэнгүүт киноны анги болгон дээр гаргаж байгаа ингээд шийдвэр нь амар тийм inspirational. Тэгээ тэр нь ингээд айгуугай санагдтiin. Тэгж өгч болохгүй ингээд тусгай. Тийм. Монгол уртлал болгох. За баба. За тэгээд тайлбарлын нохоноо гэнэ. Нохонуудаа комент бичээрэй нохонуудаа. Йоо. Тэгээд 300 комент эсвэл 500 лайк аль нэг шүү. Бүхүрхээр дараагийн дугаараа үздэгэ. Тэгээд шинэ дугаарууд маань members дотор орсон байгаа шүү манайхаа subscribe. Яа. Гэсэн. Нөгөө 5 санаа бичээрэй гэж хэлдэг. Тийм. Нэр ингэсээ юу яруулмаар 5 санаа бичээрэй. Төвсөнцийн дүр 5 ч дуусаад байна шүү. Ямар сентал юм. Тоогир гооргүй байж. Үнэндээ би бусад хүүхдүүдийнхээ нэрийг санахгүй байгаа зүг төлөөлүүлээд энэний цаана олон 10 тоог байгаад тоогийн гоосоо мессеж хүлээгээл байж заяа энэ подкастны дараа. Чи манийга яаж байгаа юм бэ гэдэг. Тоогд бол хайрт шүү. Яаж байгаа мэн нохон бэ? Та ч амар хөөрхөн. За чи too late bro.
За тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Пока.